Зохиолыг бичсэн Лондон овогтой пионер. Лосын нүд. Сарлагын сүрэг бэлчиж яваа мэт борооны бараан үүс харс өдөр татуулан аажмаар эргэн тойрныг бүрхэж ганц нэгхэн бороо тусахад ноорхоо дээлтэй дэлдэн чихтэй орсгоо шүдтэй ир хоёр гэрийн өрхийг тэгшилж хав ойрыг сарвчлан хараад их гэрийн хаалгыг алгуурхан онгойлгон эргэж харангаа ороход гэрийн эзэн ууртай харцаар ширв татан "Юугаа харсан бэ чи? Хүн ирж яваа юм уу?" Гэхэд үг дууралгүй толгой дохих гармаа нүдэн дайлтчин доош харан тэрүүхэн тэндээ үүдэнд суулаа. "Чи чинь хэлээ залгичгаа юу?" гэж гэрийн эзэгтэй дэмжин түүн рүү харахад гармаа сайн нэг хүмүүс рүү эгцлэн харж гэм хийгээгүйч гэмшсэн мэт царайндаа хүчлэн инээмсэглэл тодруулж "Үгүй борооч их арга янзтай шүү" гэж нэмсгэлэхэд "Тэрийг мэдчил байна. Алив чи явж тэр хэдэн хоноо ойртуулж ир" гэж гэрийн эзэн хэлэхэд угсгийн босоод гарч одлоо. Хар буруу бодолгүй хүн болгоны үгээр энэ хүн уг нь ийм ч муу явах ёсгүй билээ. Хүний амьдрал гэдэг санаанд оромгүй зүйлээр даанч олон юм да. Цагтаа баян айлын ганц хүү цалгиж явсан эрэг шиг нурж эргэж өндөлгүй үер дор урсаж байгаа мэт л амьдарч яваа. Баян сандгийн хатавчанд хорогдож бор хотоодоо борлуулж байгаадаа өөрөө баяртай байдаг ч учир мэдэх хөгшчүүл хөөрхий хүүг өрөвдөн халаглана. Сандаг түүнд олигтой хувцхуунаар өгөхгүй ч гэлээ өөрөө морь маланд муу болохоор унах унааг нь хорж чадахгүй билээ. Зэрд морио унан бэлчиж явсан малаа бөөгнүүлэн аманда тарин мэт зүйл бувтнан хоёр тийш холхон гэрийн зүг туулаа. Бороо яг л хувингаар цутгаж байгаа юм шиг л орлоо. Яг урдаас нь орсон ч мал нь бороог сөрөн гүйсээр л байлаа. Гармаа аманда улмал өнөөх зүйлээ хурдан бувтнан хэлсээр л. Гэрийнхээ гадаа ирэхэд мал нь бөөгнөрч дороо нам зогслоо. Мориноосоо буун тухайн нэг илээд магна дээр тогтсон усыг шувтран гэрлөө ороход халуун хоолны үнэр хан хийж нэг л тухтай санагдлаа. Сандаг ааш муутай юм шиг боловч хоол ундаар элбэг дайлна. Үнэн дээр сүүлийн хэдэн жил энэ айлын мал өдий зэрэгтэй өсөж өндийж яваагийн аж гавья гэвэл яалтчгүй гармаагийн хичээ зүтгэл юм. Үүнийг тэрээр мэдгч өнгөн дээрээ өөрийн хөдөлмөр зүтгэл мэтэл бодно. "За хэр норовдоо. Үгүй мөн айхтар бороо орж байна" гэж сандаг инээ далдан хэлээд урдаа тавьсан хувинтай махнасаа нэг богтос авч түн рүү сар байлаа. 2 хоногийн өмнө шинэ шүл гаргасан айл хэд хоногтой нойтон махаар хоол хийж идэн махшсан хор шарн нэг тайлгдаж байгаа билээ. Энэ бороо мод зогсох шинжгүй гэлалаа гээд 2 гараа дээш дэлгэн эзний хишгэ хүртэн түрийнээсээ жижигхэн улаан тонгор гарган махаа огтлон шалир зажлан идлээ. "Цов өмсгээд өгсөн ёр өмсөхгүй юм ач" гэж цэрмэн авгаа тогоотой хоолоо хутгангаан хэлэхэд "Харин тийм энэ гайхал тэгээд нэг норсон юм харагдахгүй юм" гэж сандаг хэлээд хойморт унтаж байсан хүүгийнхээ өөд харан "Энэ маань яасан их унтаж байна? Би хаан зүгээр байгаа та" гэхэд "Оо наад чинь яах вэ? Өглөө сахалтын хөвгтүүдтэй жимсэнд явдаг баатар болсон. Өлсөж өглөө ядарч өглөө гэсэн юмд орж ирсэн. Өрөм ааруул эргүүлчгээд л хөвтсөн. Одоо босго хоолоо идэг. Миний хөө гэж дууга янз бүр болгон нэлх хүүхэд эргэлүүлж байгаа юм шиг л хүүхдэд дуутахад
Хөмсгөө зангидсан 10 гаруй насны хүү өндийн босож суугаад "Йоо, ямар ядаргаатай юм бэ? Хүн ч унтуулахгүй маа" гэж хошуугоо цорвоолгон суухад "Миний хүү одоо хоолоо идэ" гээд толгойг нь илэн үнэрлэхэд хэсэг суугаад төмпөнтэй махнаас дуртайгаа шүрэн авч зулгаалаа. Энэ айлын байдал нэг иймэрхүү. 2 хоног тасралтгүй бороо орлоо. Хамаг юм шалбан орж айл амьтад гал алдахын даваан дээр л бороо татарлаа. Хэдэн мал нь ч бэлчиж идээшилсэнгүй. Үүрээр бороо татрахад яагаачгүй бэлчээд явчихлаа. Хэн хүнээс түрүүнд босдог гармаа босож морио эмээлж унаад малынхаа хойноос очин дагаж гарлаа. Нар нилээн хөөрч малч налаагаад бэлчих үед нэгэн мотоциклтэй хүн давхин айсвэ. Сайн харвал саагалтын сагсууд орж эзний хүүхэд энгүүнийг сундалтан давхиад ирлээ. Хүү мотоциклоос үсрэн бууж ирээд "Гармаа, чамайг аав хүрээдэр гэж байна" гэж үеийн хүнтэй ярьж байгаа юм шиг л хэллээ. Гэтэл түүний насыг 3 насалсан ч энэ үгэнд нь аль хэдийнэ дассан тэрээр инээмсэглэн "За ойлголоо" гээд толгой дохин гэрийн зүг давхилаа. Гэрт яван ороход сандаг хамар дээрээ нэгэн харааны шил тавьчихсан гартаа календар барьчихсан харан сууж байна. Чэрвөө. Юу яагаад алив энүүнд ундаг нь уулгаадах. За хөө гармаа минь. Энэ сарын 7-ны өдөр унаг барихад сайн өдөр байна. Чи хэдэн адууган олж ирнэ байгаа. Энэ жил ган тайлагдаад сайхан ч зам болж байна. Ерөөсөө гүүгээ барья гэж бодлоо. Одоо ч нөхөө 1 2 3 гэж 3 даран тоолоод 5 хоног үлджээ. Энэ борооноор нилээд хол явсан байхтаа саадуулж байна. Сая араажив сонсоход цаг агаар гайгүй бололтой. Чи яваад ирдэ гэж их л сэтгэл хангалуун ганцаараа шахуу ярьжгаад өврөөсөө том хөөрг гарган үнэрлээд түнд барилаа. Олон хоног унсан зээрд мориороо хэр хол явж адуугаа олохоо мэдэхгүй тэрээр үргэлж адуу нь очдог газар руу зүглэн явлаа. Замдаа дэл хайрхан гэдэг намхан толгодын оройд гарч сун өврөөсөө олон жил гаргаагүй боодолтой нэгэн зүйлийг гаргаж ирлээ. Гармаа багада нутгийн нэгэн лам өвгөнд шав орж хэсэг суралцаж байсан юм. Айлын ганц хүүхэд гэхэд эрх дураараа зангүй, цаанаасаа хүлцэнгүй энэрэнгүй тийм хүүхэд байсан. Багш нь өөрийн мэддэг зүйлийг бүгдийг нь заасан ч гармааг түүнийг ашиглаж хүмүүс дүүлчдгийг нь харж чадалгүй бурхны орондоо одсон юм. Тэр цагаас хойш ард мэт амьдарч аав ээжтэй тусдын болж хэдэн малаа адгуулдаг байсан ч золгүй явдал тохиож аав ээж хоёр нь ч хамтдаа тэнгэрт одсон юм. Хамаатан садан гэхээ ганц 2 хүн байсан ч хамаг хөрөнгийг нь хамаад хатвчандаа ч зай үлдээгээгүй бөгөөд түүнд очих орон ойчих аягч үлдээгүй юм. Нэг нутаг давж хэрэн тэнүүчилж яваад сандаг гэхээ айлд толгой хорогдон өдий хүрсэн ч өр зүйл нь нэгүүлсэнгүй түүний дотор өчнөн олон шаналл байгааг хэн мэдхвүлээ. Дэл хайрхны оройд хэсэг сууж байгаад өнөөх зүйлээ задлан өвгөн багшийнхаа өвлүүлсэн жижиг судар хажууд нь болттой 9 зоосыг задлж харлаа. Зүүн алгаа дэлгэн зоосоо гүйлгэн дахин нэг атгаад амандаа тарин шивнэн үлээж нүдэн анин алгандаа сэгсэрч гарлаа. Зоосны мэргэнд нь зорьсон үйл нь саадгүй бүтгч ямар нэгэн сэтгэл зовноосон зүйл мэдрэгдэх шиг болов. Яагаад ч юм тэр зүг нь адуу нь байгаа зүгээс эсрэг байсан ч заавал очих ёстой юм шиг санагдана. Толгоогоо гашилган хэсэг суугаад мориндоо мордлоо. Адуу байгаа зүгтээ алгуурхан алхуулахад ард талаас нь ямар нэгэн зүйл зулгаагаад байх шиг хачин жигтэй мэдрэмж түүнийг өмчлөн. Хэсэг яваад дахин бодлоо. Сандаг өвгөн хуруу даран тоолохдоо 5 хоног гэсэн шүү дээ. Тийм ээ, угаасаа шиний 8 чинь 5 хоногийн дараа юм байна. Тиймээс мэргэнд гарсан тэр зүгт яваад үздэг хэрэг.
гэж өөрөө өөртөө яриад өнөөх зүгтэх хөдлөлөө. Яваад л байлаа. Эзгүй ихээр амтэнч таарахгүй бараг өдөржин явлаа. Нар нэлээн доошилж үд хэвийнх мөчөд гаднаа ганц морьтой ганцхан гэр харагдлаа. Яаран очиход том халтар нохой төрий зулгаачих гээд хавтуулахгүй байв. Гэрээс нэгэн хижээл насны авгаа гарч ирэн "Хойлог, явч! Яв!" гэж газраас чулуу самардан хөөхөд гүйж одлоо. Уяата морины дэргэд очин морин дээрээсээ "Сайн байна уу та? Сайхан тусаж байна уу?" гэд мэндэллээ. Сайн байна уу та? Сайхан тусаж байна. Нохоо яах бол? Зүгээрээ та орооч гэд өнөөх бүсгүй урилаа. Гэрт нь яваад ороход орон дээр нэгэн хүү их л шаналсан царайтай хэвтэж байх юм гин. Айлын авгаа борцоо аяглан хэдэн борцог тавгаллаа. Энэ хаваар өөр айл байгаа юу? гэж гармаа гэрийг нь тойруулж харангаа хэлэхэд "Манайхаас өөр айл байдаггүй юм аа. Би гэдэг хүн энэ хүүхдэд хараад мал хуйгаач олигтой харж чаддаггүй. Аваад явчих болдоггүй. Та хаана хурж явна? Сумын төв орвол хэл хүргээд өгөөч дээ. Би эндээс холдохгүй. Сумын төв чинь эндээс бараг 50 км байхаа." Яах вэ вэ? Моринд дүүрээд явчих бол замын ая даахгүй болов? Хүйтэн алчуураар халууныг нь дарж өлөнгөө өгөөд л байж байна. Гэхэд хизэнээс ингэчгээ хүү чинь яг яаж байна? 3 хонож байна. Гэнтхэн л халуураад доош гүйлгээд байгаа. Одоо бүр тамир нь тасарч байна. Тийм үү. Алив би болох уу? гэж судсыг нь бариад толгой дээр нь алгаараа дарж нүдэн анин хэсэг суулаа. Хөөрхий минь дотор халуунтай л байна да. Ходоод гэдсэн л маш их хямарчтай. Танд эм цай ургамал гээд юу байна? Хоолны хордлого дээр нь наршсан байна шүү дээ. Та санаа зовлтгүй. Өлөнгөө өгч байсан чинь маш сайн байна. Усыг удаан буцалгаж ширгээгээд уулах. Би мэддэг хэдэн таринаа хийлий. Бас хүн амтан дайралдвал хэл дуулгая. Гээд амандаа тарин хэлэн хэсэг суугаад "Миний зөн үнэн бол хүү чинь удахгүй зүгээр болчихно" гээд инээмсэглэлээ. Энэ үед гармаа тэсөөр хүн болчихсон юм шиг л яриа хөрөө тэгш болсон байв. Өөрөө ч үнийг анзаараагүй юм. Оройтсон болохоор хонхоос өөр арга байсангүйд тэр айлдаа хонголлоо. Айлын хүн бурмаа гих ганц би ээж бөгөөд 10 настай хүүтэйгээ амьдардаг юмсанч. Хүн ч оройдоо толгоо өндийн царай нь гэрэлтээд ирлээ. Хоол идэж инээж явахыг нь хараад хаанаас чим гараад ирсэн ноорхой дээлтэй энэ хүнд ээж нь маш их талархан бас хүндэлж авдар дотроос нэг жижигхэн мөнгөн тагш хуучин цэнхэр хадаг гарган барьлаа. "Ээш, танд маш их баярлалаа шүү. Энэ миний өчүүхэн сэтгэл. Хотон дотроос минь шилээд хамгийн тарган хоныг та аваарай" гэд сарвайлаа. Энэ үед гармаа сандарч юу хэлэхээ мэдэхгүй. Би гэж хэсэг ээрч муураад "Та авдартаа хийгээд хадгалж бай. 2 сарын дараа дахин ирээд авъя" хэмээлээ. Учрыг гадарлах бүсгүй бүгдийг ёсоор болгож буцаан авдартаа хийлээ. Маргааш өглөө нь эртлэн босоод өдрийн талд замаа туулж адуугаан олоод гэрийн зүг явлаа. Адууга гэрийн ойролцоо орхиод давхин очиход сандаг тосон гарч ирээд "Өө чи чинь яачих вэ? Бүр санаа чилээчих юм аа" гэж зандрангуй хэлэхэд гармаа гэмшсэн царай гаргасан ч дотроо маш их баярлан сэтгэл хангалуун байлаа. Тэр шөнө гармаа маш их зүйлийг эргцүүлэн бодов. Тэнгэрт одсон аав ээж, элбэг хангалуун хүүхэд нас
Энэ хүртэл явж ирсэн бүхэн гээд. Гэвч түүнд огт муухай санагдсангүй. Тэрээр энэ 2 өдөр болсон бүхий зүйлийг дахин тунгааж өөрийнхөө хийх ёстой зүйл юу болохыг ойлгох шиг л болов. Би яагаад бороо орж явахад шалав нордоггүй юм бол? Надад үнэхээр өвгөн багшаасаа сурсан зүйл байгаа юм байна. Мэрэг төлгөнд хөдлүүлж орсон тэр шин хаалганы цаана ахиад хичнээн ч хаалга байгаа бол. Гармаа адууга тууж гол руу оруулчаад жижигхэн горхины дэргэд морио амгаа авчилж орхиод өөрөө ус уух гээд тонгойтол сэрдгийсэн төрх нүдэнд нь харагдлаа. Тэрээр 2 милминийхээ хооронд духан дээрээ бас нэгэн нүдтэй болчихж. Гэгэм. Умдара тутаре дура мама аюрзана буня бустим гуру суга. Хэмээн амандаа уншин 2 нүдэ анихад өнөөх нүдэнд нь бодит бус энэ орчлонгийн юмс харагдаж эхэллээ. Тэр дунд нь саахалтын сагсууд орж хэр азаргаа унчихсан цус нүчтэйгээ холилдон гармааг хөөж явах юм. Чамаас олж манай адуу үгүй болчихлоо гэж хашгич хааж. Харин гармаа өөдөөс нь та азаргаа унснаас болж адууг чинь лус хүртлээ дээ гэж хэлж байх юм. Энэ бодлоос ангижрах гээд 2 нүдэ нээтэл өмнө нь бас л дорж хутга барьчихсан зогсож байх нь тэр. Гармаа амандаа тарина хилэн залбираад өршөөл ирж байтал. Өөшөө чи ч босооч өөй. Одоо бүр энэ тарих чинь лам болцгоо юу та? Амандаа маань хилээд зүүдлэх юм. Гэж сандаг өглөн хэлэхэд сая л нэг арайхийн ойлгож хар дарсан зүүднээсээ хагцлаа. Бос хүмүн. Энэ золиг ядаргаанд орж байгаа бах та. Адууга туугаад. Өнөөдөр гүүгээ барина. Гэт хөх дайланбан тэрлэг өмссөн сандаг их л догдлонгүй алхана. Ойрын хэдэн жил ган гажигтай байж гүүгээ бариагүй тэрээр өнөөдөр хүүхэд ч гэл хөөрж гармаагаас ч эрт босчээ. Гармаа муухай зүүднээсээ сэрсэндээ баярлан гадаа гарч данхтай уснаас амандаа балган нарийнхан гоожуулж гар нүрэн угаалаа. Тэгээд хормоогоороо нүрээ арчаад аргамжаатай морилгоон алхлаа. Гармааг адууга туугаад ирэхэд саагалтын айлын хүмүүс болон ганц нэг зүс хараагүй машинтай хүн ирсэн харагдав. Энэ үе бол 2001 оны зуны ихэнх сарын шөнийн 8. Зэл татан арц өгөөлж нутгийн лам амраа төдийлөн өмсдөггүй шар орхимж ёслол төгөлдөр өмсөж зэлний хойд талд завлан сууж судар уншина. Эхэлж байгаа номын үг болгоно нь гармаагийн мартагдсан дурсамжийг сэргэх шиг ой тоонд нь орж гарна. Үе амандаа дагаж уншиж харж зогслоо. Зэрмаавга гэрийн зүгээс модон хувинтай сүү барин сугандаа нэг алчууртай зүйл хавчуулан 2 тийш ганхан алхасаар ирээд гармаа руу өнөөх алчууртайгаан чулуудан өгч. Наад мо тэрэлгэн соль. Ахын чин дээл. Өнгөн л ганцнаас бүтэн юм байгаа юм. Гэж амандаа бувтан 100 гараа аман дээрээ бариад баян хангаа минь гэж залбирлаа. Үнэхээр л сайхан дээл байв. Өдий олон жил болохдоо ийм хувцас авч байгаагүй болоод ч тэрв. Энэ зүйлд нь их л догдолж нүдэнд нь нулимс цэлгнээд ирлээ. Энэ үед гүү байрахын өмнөх ёслол дуусаж сандаг босож ирээд. Гармаа хүүхэн. Ууган унах чинь аль вүлээ? Бариад айл. Гэж хэлээд улаан оруулгатай хадагтай ногтон зэхлээ. Харахтал олноос амдашгүй унгийг гармаа шуутхан л онилж бугуйлаа хуйлаад ганцхан шитгэхэд л толгойд нь орчихлоо. Год татан зогсоогоод ойртон очиод чихтгэхэд сандаг өвгөн майцхан ойртож ирээд ногтлоо. Ингээд бүх унгаан барьж ногтлоод чагтлсны дараа бүгд тойрон сууж ууж идэн ерөөл магтаал хэлэлцэн бяцхан найр наадам дэрвэлээ. Энэ үед гармаа доржтой харц тулгараад сэрдэхийн цочин доош гарлаа. Дорж доогтой инээж нүдэ томруулснаа өөр тийш хандан. Энэ жил муу хар азаргаан сойж уралдуулах санаа байна. Саяхан учир мэдэх нэгэн уяач хурдан буян байн зарчих гэж баахан хоргоолоо. Гээд баахан өнгөрөхөд гармаа.
Болохгүй. Тэгэн бол та адуугүй болно шүү. Гэж өөрийн ирэхгүй хэлчгээд амаа барин доош гарлаа. Дорж түн рүү муухай харан шүлсээ хүчтэйхэн газар нулимснаа. Муу амтай гудраггүй энэ ч. Чам шиг айлын хаяанд хэвддэг нохон идүр юу мэддэг гэж олон юм хууцаад байгаа юм байж. Гэж сагсуурхад. За одоо бойл. Ийм сайхан өдөр юундаа уурлах вэ? Гэж амраалам аргадангуй хэлж тайвшрууллаа. Гүү барих арга хэмжээ дуусаж бүгд буцах тийшээгэн хандлаа. Амрааламыг мордуулж өг гэж эзнийхээ хэлснээр гарма уяан дээр ирлээ. Амраалам морь харчгаад баацаг алхсаар уяан дээр ирэн завлин суугаад "Нааша суугаач гарма" гэж элдэг зөөлнөр хэлээд өврөөсөн хөөрг гарган хөөргөллөө. "Танах чинь тоонтод байгаа юу?" гэж гарма хөөрг үнэрлэнгэн хэлэхэд "Тийм ээ, тэндээ байгаа. Ах нь чамд хэлэх зүйл гараад. Чамд одоо маш хүчтэй шидийн хүчээ илрэх шинжтэй байна да. Би чамайг ямар амьдралаар яаж амьдрасныг чинь мэднэ. Магадгүй одооноос чи өөрийн хүчээ дийлээд авч чадвал маш сайн хэрэг шүү. Өөрийгөө хянаж, өөрийгөө олох хэрэгтэй. Чи даруйхан эндээс явж 1 сар даяанчил. Хэрвээ тэгж чадвал олон зүйлийг мэдж чадна шүү. Би ч яах вэ? Хөгшин хоньны насгүй болсон хүн" гэж бодлогошронгүй хэлэхэд гарма юу хэлэхээ мэдэхгүй толгоогоо илэн хэсэг суулаа. "Наад хөөргөө чи аав. Энэ бол чиний бас миний багшийн юм шүү дээ. Одоо чамд хэрэгтэй" гэж хэлээд мориндоо мардлаа. Хэлсэн бүхнийг нь яв цав ойлгоогүй ч өөрт тохиолдох сонин содон зүйлсийн зангилаа хэрхэн тайлагдаж болохыг ойлгох мэт санагдаж алсран жижигрэх морьтой хүнийг харсаар зогслоо. Тэр өдрөөс хойш 20 хоногийн дараа саахалтын дорж улаан галзуу амтэн шуугж ирээд л гармааг учир зүггүй балбаж гарлаа. "Чам шиг муу амтай босоо хороолон миний адууг харааснаас болж чоныхоо болчихлоо" гэж хашгичин гартаа таарсан бүхнэр нүр нүдгүй цохихыг нь төвчгэд тончиг барих байсан тул ам эрен зүхтаалаа. Гүйсээр байгаад нэгэн хадан хавцлуудын тунд нуугдлаа. Буцаад гэртээ очих зүрхч хүрсэнгүй. Тэр хавьд нам сун ном уншин өөрийн ирэхгүй бясалгаж эхэллээ. Бүхэл амьдралаараа хүнд хар буруу саналгүй муу зүйл хийлгүй амьдарч ирсэн гарма юуны учир хэн нэгний зовлонд ин шаналн зовно вэ? Нүр нүдгүй зодуулсан биеийн тэсхийн аргагүй өвдөж байвч шүд зүүн сэтгэл санаагаа тайвшруулж бие засан завлин сууж урд нь сурсан ном тарина аманда нэг бүрчлэн уншиж хөдөлгөөнгүй суун. Тэрээр бясалгалаараа өөрийн оюун бодлороо янз бүрийн ертөнцөөр аялж байлаа. Харин гаднаас нь харахад хуучин модельтэй хөхөрч борлсон царайтай ядуу ир хадан хавцлын хооронд нүдэн анин хөшсөн аятай. Үдшийн бүрий болсон ч тэрээр хөдөлгөөнгүй гагцхүү хаяа уруулан л хөдөлж байв. Тэнгэрт одод түгж хаанагтай шувууны жиргээ хорхооны хүрхрэх чимээ сонсогдоно. Энэ бүхэн гармаад харин үл сонсогдоно. Ямар нэгэн эрдэм гэдэг мэдж байхтай гол нь биш, мэрэгсэн байвал чухалааж. 3 шөнө 3 өдөр тасралтгүй сууж бясалгасан тэрээр махан бие мах бодон маш ихээр сулдсан байв. Бясалгалын хүчээр сүнсэн түүнийг дагуулж нэгэн зүгт хөтлөлөө. Алгуурхан алхаж өдрийн турш нэгэн газрыг зорин яв. Аав ээж хоёр нь орон гэрийн үүдээр ээлжлэн орж ирээд огтхон ч үг дууралгүй толгойг нь ийж инээмсэглэн харсаар л байлаа. Би бурхны оронд ирсэн бололтой. Их амар амгалан санагдана. Өвгөн багштайгаач бас уулзмаар байна. Гэж бодоход аав ээжийнх нь дүр замхран одлоо. Гарма бясалгалаасаа сэрж алгуурхан нүдэ нээхэд Монгол гэрийн өн эсхий дээвэр нүдэнд нь туслаа. Толгоогоо өргөх гэтэл дийлсэнгүй. Хажуу тийш толгоогоо эргүүлэхэд урд нь мэргэндээ хөтлөгдөн ирж учирсан ээжхүү хоёр сууж байв.
Учрыг үл олон хэсэгнүүдэд анихад бурмаа авгаа хажууд нь суугаад та сэрчих үү? Би энэ яаж байна да? Би яаж гээд үгийн дуусгалгүй байхад 50 амртаа та өчигдөр шөнө үүдээр орж ирээд л ухаан алдаад унчихсан. Энэ хөөргийг гартаа хатгачихсан байсан. Тийм. Намайг өршөөгөөрэй. Танд төвөг утчихлаа. За хаанаас та ухаан орсон ч сайн байна. Алив та жаахан шингэн юм уугаад байл. Ингээд модон тагшинд зэлгийн сүйтэй цай аялж толгойг нь жаахан өргөн уулгалаа. Уруулам нь омголтож илүү ярих тэнхээгүй тэрээр хэсэгнүүдэд антил унтаж орхилоо. Бурмаа авгаан гэрт дахин 3 хонсны дараа гармаа овоо тэнхэрч босож алхаж идэж уухтайгаан болов. Танд маш их гялалаа. Надад өгсөн хонь болоод мөнгөн тагшаа та өөртөө үлдээгээрэй. Хаанаас та гармаа минь гэж өөрөмсөг хэлэхэд сэтгэл нь нэг л содон золтой л уйлчихсангүй. Нүдэндээ цэлгэнсэн нулимсаа арайхийн тогтоогоод эргэж бүсгүй рүү хараад за би ингээд явъя да. Хүсвэл та минь эндээ хэсэгтэй байж болно штэ. Үнэхээр баймаар л байна. Гэвч заавал явах ёстой газар байгаа тул явалгүй горгийнэ. Гэхдээ бурмаа авдраа уудлан бодолтой зүйл гарган задлаад бараг шимдэл гутал бүс малгай тэргүүтнийг барин та үүнийг өмсөд яв. Тэгээд хизээч хамаагүй ирж болно шүү гэлээ. Түүний өгсөн зүйлийг цааргалж буцаасангүй. Бүгдийг нь авч өмсөд гэрээс гарлаа. Та сайн сууж байгаарай. Ингээд гэрийн гадна байсан нэг шилбэр модыг барин алхлаа. Ээжхүү хоёр араас нь харан барааг нь бүдгэр хүртэл зогслоо. Гармаа алхсаар тоонтын талд хүрэхэд хоорондоо саагалтын тайтай 3 хот айл харагдлаа. Хамгийн ойрхон 3 гэртэй айлуудад хүрэхэд хөрөн дээлтэй махлаг өвгөн гарч ирэн тоссон нь амраа лам байв. Учир явдлыг гадарлах лам залууг өгтөн гэрд орууллаа. Мэд мэдэлцэн хоймор таллаж суулаа. За гармаа хүү яасан ганган болцгоо вэ? Энэ үү? Ярил их урт яриад болох бах та. За чи миний хэлснийг бодож үзсэн үү? Харин энэ талаар л явна. Цаашид яахаа мэдэхгүй таныг зорин ирлээ. Тэр нэг өдрөөс хойш би болоод сэтгэл зовёр ихтэй боллоо. Би гэдэг хүн яг яах ёстойгоо мэдэхгүй учраас ах таныг л зорж ирлээ дээ. Би чамаас гэрэл цацрахыг харсан. Мэдээж энгийн хүмүүс түүнийг ч олж харахгүй. Чээж түүнийг мэдрэхгүй. Тиймээс чи эхлээд өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Харин яаж байх мэн? Таал зааж өг. Угаасаа би чамаас хүч чадлаар дутууж зааж зөвлөж чадгал байх. Ямар ч чадвартай байсан мөн чанарыг ойлгохгүй бол хэцүү. Хөгшин би бие зөлж эхний болоод сүүлчийн удаа аянд гарах хэрэгтэй болох нь. Хол явах уу? За тэрийг зам заяал мэднэ. Чамд багшийн 9 зоос бий юу? Чи мэргэл. Тэр бидэнд зам заана. Багшийн 9 зоос байгаа. Сар гаруй хугацаа өнгөрсөн ч гармаагаас ямар ч сураг байсангүй баахан санаан зовниж олон жил хаяа хатвчандаа байлгаж хамаг ажиллаа хийлгдэг байсан ч өөрийн дүү мэтэл дассан сэтгэлээ тэр анзаараагүй аж. Мо саксууд орж зүгээр байсан хүн хөөгд явуулчихдаг. Хаана юу хийж яваавал та? Чон нохооны хоол болцгоогүй байгаа да. Гэж сандаг өвгөн толгоос ихсрэн шогшорлоо. Мо моологсэн хөөрхий минь хамаг ажлыг мэл нугалдаг байж. Энэ мо саксуугаас болж бүр нэг баларлаа шүү. Сайл сүүж авч чадхаан байх нь. Энэ энгүүнээ малч ойлгохтой эргүүлчихгүй ёстой нэг. Гэж цэрмэ авгаач бас халаглав.
Харин тийм ээ. Чи бид хоёрын өдий зэрэгтэй яваа муу гармаагийн минь лаач. Одоо яадгийн байгаа юм бүү мэд. Би ер нь нэг морддог юм уу? Хаана гэж хайхнав дээ. Гүэ тэгээд яах болж байна? Удахгүй намар өвлгээд бид чинь хэцүүдэн штэ. Оройтож төрсөн ганц хүүдээ хідэн хөрөнгө үлдээчих гэсэн. Гэвч ажилгүй бол хичнээн хөрөнгө байгаад ч хэрэг алах. Чи ер нь амраа лам дээр очивол ямар вэ? Нэрээ тийм. Амраа бидэнд нэг сураг дуулгах вэ? Ерөөсө мордъё. Алив миний дээл гутлыг аваад ир. Гээд хоёр хөгшин гар хөлөө алдсан мэт гашуудан харуулсах сэтгэлээ тайтгаруулах гэж ин хөрөлдлөө. Энэ үед амраа лам гармаа хоёр 9 зоосны зурсан харгуйгаар даянчлан аян замдаа гарчээ. Худгийн мэлхий далайг мэдэхгүй гэж хичнээн заягдсан ур чадвар байлаач түүнийг жинхэнэ өөрийн болгож чадахгүй бол зүгээр л хийсэх хамхуул мэт утга үл оршино. Хэдэн өдөр хавийн уулахад мод агуугаар хэрэн хийсэж ном уншиж явсаар гармаа сэтгэл санаанч тэнийж нэг л өөртөө итгэлтэй болж ирэв. Царай зүсэн сэргэж нүдэнд нь оч гэрэлтэх шиг л боллоо. Үргэлжил гэмшсэн мэт царай гаргаж явдаг түүнийг одоо таньдаг хүмүүс нь лав хараад танихгүй байх. Бурмагийн өгсөн хувцасч түүнд зориулсан мэтэл таарч жигтэйхэн зохих аж. Бурмаа нөхрөө үдээд 10 жил болж байгаа билээ. Одоо хүртэл өгсөн амьдыг нь мэдэхгүй ч нэг удаа осолдож амир өгцсөн гэж сонссон юм. Угаас хүний нутгийн хүн ойр дотны хүмүүсээж танилцуулаагүй юм. Хэвлийд нь хайр үлдээчгээд хизэж ирэхгүйгээр явчихсан мэт санагдана. Тэр өдөр гармааг хараад сэтгэл нь догдсон ч түүнийг нууж чадсан юм. Учир нь гармаагийн дүр төрх нөхөртэй нь тунчиг төстэй харагдсан аж. Тэгээд бас гармааг тэднийд очиод явснаас хойш байнга бодогдож амьдралд нь гэрэл асах шиг л болсон билээ. Гэвч тийм сэтгэлээр хандаж байгааг чухам өнөө хэр мэдэж байгаа болов. Гармаа өдий 36 насыг наслахтаа эмэгтэй хүнтэй дотно харилцаа үүсгэж үзээгүй. Тийм л гинэн бөгөөд хүүхэд шиг л эр хүн. Олон жил сэтгэл дотроо өнгөрсөн ижээ аав багшигаа бодон шаналж хоол олдвол идэж ор олдвол унтна гихчээр сандаг өвгнийд толгой хорогдон хамаг ажлыг нь хийж өөрийгөө аргацааж амьдрсан нь харин санагдана. За гармаа минь хэд хоног сэтгэл ариусгах богино хугацааны бясалгал хийлээ. Үр дүн нь нүднээс чинь л харагдаж байна. Хэмээн инээх амраа өвгөн сэтгэл хангалуун бололтой хамрын тамхи овоолон чимхэж хоёр хамарлуугаан ээлжлэн хийж тэрүүхэн тэндээ ханиалгаад өнөөдөр эндээ хоноод өглөө мэрэг тавь. Одоо чамд өөрийгөө хамгаалах сорилго хэрэгтэй учраа мэрэг чамд газрыг зааж өгнө. Өөрөөр хэлбэл үхэгсдийн сүнстэй харилцаж ялан дийлэх хэрэгтэй. Тэгж чадаж гэмээр одоо чи зөв зам руу орж байна гэсэн үг. За ойлголоо амраахаа. Би лам болчихвол нөгөө гээд үгээ залгихад юу хэлэх гэж байгааг нь гадралсан өвгөн хоолой засан ханиалгаад "Жэ бол лам биш, бурхан. Гэхдээ бас хүн. Ийм чадaltaй хүн хорвоод тийм ч олон төрөхгүй. Санаа зовлтгүй хүмүн. Жэ бусдын л адил амьдрна. Ишид хүч чадлыг олон түмний сайн сайхны төлөө ашиглаж зөв авч яваасаа гэсэн үүднээс өнөөдөр би чамд тэр замыг заахад тус болохоор явж байна. Харин би энэ бүхнийг хийсэндээ сэтгэл амар буцах байх. Өнөө цагт бурхан номыг буруу аргаар ашиглах хүн оширсон. Чамдал гэж хэлэхэд сэтгэл санаагаа үргэлж ариун байлгаж бусдын харамуу санаанд бүү авт гэж их л учрлан ярьлаа. Тэр өдөр нэх олон зүйл бодолгүй нам унтаж үүрээр болсон 9 зоосон татаж мэрэг тавилаа. Мэргэнд баруун хойд зүгт наран шингэх нутагт эхний очих газрын төлөв буусанд хоёул хэлэлцэн газар нутгийн байршлаар амраа лам толгой дохин ойлгов бололтой. Ай
Яг л бодсноор боллоо доо. Та мэдэж байна уу? Би одоохондоо сайн ойлгохгүй л байна. Аргагүй. Одоогоос 40 жилийн өмнө багш өөрийн шидийг олох үүднээс намайг дагуулan явж байсан юм. За, явхад бэлт. Очоод яахыг чинь хэлж өгөмз. Гээд босоход аль хэдийн ачаа хөсгөө баглаж мориндон ачсан гармаа. За, та мордно. Гээд нэг гараан сунгахад алё би өөрөө гэж морины цулбуурыг авч нэгэн овгор хадны хажууд очиж зогсоод хадан дээр гараад мордлоо. Өдөржин мориныхоо алхаагаар гэлдрүүлсээр зорьсон газраа ирлээ. Хөх хайрхан уулын бэлд хүн тавьдаг хонхор байв. Гармаа эхлээд сэрдэхийн цочсон ч аман дотроо майн хилэн тайвширлаа. За ирлээ. Ачаагаан буулах. Гэж хэлээд мориноосоо бун нурууга тэнэлгэн хэсэг зогсоод дороо сууж нэгэн хадан дээр харц унгасглаа. Тогоо тулгаан өгсөрч бор цай чанаад тарайн гурил зуурч идээд өнөө шөнө энд хонон чамтай төрлөө олоогүй тэнмэл сүнс таарах учиртай. Шармаа нармаа наяа сууха энэ тарин чиний айцыг дарах болно. Бусдыг чи өөрийн шидээр шийдэх хэрэгтэй. Том болохгүй бол хөгшин би аргалаа. Ингээд малгайгаан авч толгоогоо илээд буцаад тавилаа. За ойлголоо. Таны майхныг босгох уу? Хэргүй бидтэй. Өнөө шөнө дуг хийх зав гарахгүй л болов уу? Гэгээ тасарч харанхуй болоход эргэн тойрон намгүй. Хаа нэг царцаа дуугарна. Саргүй битүү хар шөн хажууд байгаа хүнч үл харагдана. Хоёр лам зэрэгцэн суугаад ном айлдана. Гэвгэнтхэн л жихүүдэс хүрэм инээд сонсогдох шиг болж уншиж байгаа номоо улам чанга дуудлаа. Үүнээс харахад айдсан дарагдахгүй байгаа бололтой. Гармаагийн хамаг хөлсөн цовж дээл нэвтлэх шахан боллоо. Амраа өвгөн ташуураар хоёр мөрлөвгөн шахуурдан "Зайл, тонил" гэж хэлэнгээ номоо уншина. Гармаагийн яг өмнө хүйтэн амьсгал мэдрэгдэж, жихүүдэс хүрэм хоолой сонсогдож, өвдг нь хүнд оргиод, сүүлдээ дуун гархан болоод ухаан алдан унлаа. Энэ үед өвгөн багш нь зүүдэнд нь орж ирлээ. Ад зэтгэр хүний сэтгэл дотор буй айцаар хооллож зовлонгоор жаргадаг хамгийн муухай чанар. Чи түүнийг өөрөө бий болгоод байвал өөрийгөө ч өрөөлийг ялан дийлж чадахгүй гэсэн үг. Тиймээс бүх айцсан аз жаргалтай бодлоор сольж сайн сайхан бүхнийг дурс. Гэж хэлэх мөчөд гармаа эргэн сэргэж үргэлжлүүлэн номоо маш итгэлтэйгээр аль болох аз жаргалтайгаар хэлэхэд хамаг бие нь хөнгөрөөд иргшгэл боллоо. Үүр цайтал тэр хоёул ном уншиж суугаад их л ядарч орхилоо. Гармаа эхний сорилыг давлаа. Сэтгэл санаагаа тайван байлгах. Эндээ хэсэг амраад хажууханд дараагийн газар байх ёстой. Гэж амраа лам хэлээд суусан чигээрэн нүдэн анин дуг хийлээ. Хэсэг унтаад сэртэл нар эгээд налааж байв. Амар лам аль хэдийнэ босчихсон цай чанаж суулаа. За жаахан дуг хийж чадвуу? Тийм ээ, та амарч чадсан уу? Би хөнгөн байна. Нааша суугаад цай уу. Хэдэн цаг ямар ч зүү зүүдэлсэнгүй сайхан унтаж авлаа. Дэглгүй яах вэ? Чи өөрийн айдаг зүйлээ мэдэж аваад тэрч бүхэл түүнийг айдас биш болгож чаддаг болсон шүү дээ. Тэгэхээр урд шөнийн сонсогдсон мэдрэгдсэн зүйлс зүгээр л миний айдас гэж юу? Тэгэлгүй яах юм? Чи жинхэнэ сүнснүүдийг тийм амар зүйлс байдаг гэж бодоо юу? Яг үнэндээ би чамаас олон насыг илээж олон газраар явсандаа л мэддэг зүйл арай илүүч
Хүнд оногдсон хувь тавилангийн Бурхны өглөг өөр байдаг юм. Чи надаас хавьгүй илүү гэдгийг би мэдэрсэн. Гэхдээ тэр хүч чадлыг зөв ашиглах гэдэг хэцүү. Монголчууд бид Бурхны шашинг шүтгэхдээ хэд буруу туйлширч, хэд автаж, нөгөө тэгүр яг мөн чанарыг нь олж шүтэж чаддаггүй юм. Харин бид төлөөлж байгаагийн хувьд эхлээд бүгдийг төгс ухаарсан байх ёстой. Хамгийн нэгдүгээрт сэтгэлийн засал нэн чухал. Чи залуу хүн байна. Сурч мэдэх зүйл чи их байна. Чамайг шидтэй хүчтэй гэж хэлж байгаа нь үлгэрт гардаг хувилгаа чиг нүдэн дээр хувираад элдв ижидийг үзүүлнэ гэсэн үг биш юм. Мэдээж тийм байж болохч тэрнээс илүү чухал нь чи бол хэсэгхэн цаг хугацаанд хэмжээшгүй үйлийг бүтээх хувьтай хүн гэсэн үг. Тиймээс эхлээд өөрийгөө зөвөр мэдэр. Маш олон жил чи бусдын адил тэрч байтугай зарц барлаг хийн амьдрахтаа хаа нэг газар хорссон. Жөтөргсөн зүйл гарсан л байгаа. Түүнийг мартах биш гэгээлэг талаас нь уучлах, өршөөх гэдэг нэгүслийг олох хэрэгтэй. Та яагаад лам болсон юм бэ? Тавилан л байх та. Бидний үед цаг төрийн байдал цөвөн байсан. Ламнаар хомроглон устгагдаж харин түрэмгээлэлд олон энгийн иргэд хэлмэгдсэндэ. Орхимж нөмөргөн бөөнөөр нь л буудан хороож байсан юм. Багш маань тэгэхэд надад ард хувцас өмсгөөд гэрт хүргэсэн. Өөрөө гарын дүүтэй хүн байсан болохоор ам аврагдсан. 50 цаг ирж хүмүүс шашин ном шүтэх, эргчөлөө нээгдэх үед хөөрхий Бурхны орондоо заларсан да. Чи хамгийн сүүлийн шавь нь. Би танаа аав ээжигч мэднэ. Гэж хэлээд Амраа лам амандаа майн хэллээ. Амрааха, өнөөдөр ойрхон явах байх яг яана гэсэн бэ? За тэгэхээр сайн сонс. Өнөөдөр хамгийн хэцүү өдөр. Чамайг ганцхан шөнийн дотор айцаа ялсан гэж найдая. Хамгийн гол нь чи хувилгаан хүн шиг бод. Сүнснүүд бол хүн гэж бод. Гомдол хорсол тээснийг нь харагдаж, загнаж яг л хүн шиг харьц. Махан бийгүүл болохоос биш адилхан хүмүүс. Гэж хэлээд өнөөшөө гал их түдэх хэрэгтэй. Чи мэргийн заасан зүгт аргал ойртуул. За ойлголоо. Орой ном уншиж ад зэтгэртэй тулгархдаа огт зогсож болохгүй. Миний сэтгэл нэг л тийм байна. Хэрвээ надад ямар нэгэн зүйл болсон ч битгий зогс. Хэрэг биштгэл хоёулаа бааларна. За ойлголоо Амрааха. Сандаг мориоч сэлгэж чадахгүй гадна сар аргамчсан хүрэн морио унан тоонтын тал руу өдөржин шогшиж очтол уулзах ёстой хүн нь байсангүй. Амар ламын охин хүргэн хоёр нэг зүйлийг нууж байгаа мэт сандралдан ярьж ятан байв. Хашир өвгөн хандыг ойлгож Амар лам гарма хоёр нэг зүйлд явсан байж магадгүй. Тэр нь юу байж болох вэ байж? Арай гармааг урвуулж хөл гарынхаа үзүүрт зарж байгаа биш байгаа та. Гэж хардан хэсэг бухимдлаа. Амар хаа хүрхээр явсан юм бол? Гэж асуухад хүргэн нь юу хэлэхээ мэдэхгүй хэсэг тэнэгэлцснэ. Газар ус тахих гэсэн байх шүү. Гэж эхнэр лүүгээ харан хэллээ. Манай гарма энэ үгээр үзэгдээгүй юу? Гэхэд за ёстой мэдэхгүй юм да. Би ойрд мал хуй хараад зав жаахан муу байлаа гэсэн юм. Энэ өдрөөс хойш 10 хоногийн дараа сандаг дахиад л тоонтын талыг зорьсон ч Амраа ирээгүй байсан юм. Яг энэ өдөр Амар гарма хоёр хамгийн хэцүү шөнийг өнгөрүүлэхээр зэхэж байв. За миний хэлснийг санаж байгаа биз гарма? Номоо зогсоож ёр болохгүй шүү. Энэ мэргэнд буусан газарт маш хэцүү хад зэтгэр байх нь гарцаагүй. Үүнийг л ялан дийлж гэмээн чиний хүч чадал тогтоно. Ойлголоо. Бас л нэг тас харанхуй шөнө хоёр лам түүдгийн дэргэд ном уншин суулаа.
Энэ удаад бүх зүйл боддоор мэдрэгдэж, галын дөл хийсэж ад зэтгрүүд урд хойгуур нь гүйлдэж байлаа. Хоёр лам хонх дамраан дуугарган номын дуугаан хадаж шөн талдаа орох үед маш хүчтэй салхи хүлээж галыг нь унтраалаа. Бүх биеийг нь багалсан мэт хөшөөж амыг таглах гэж оролдох ад зэтгэрийг номын хүчээр хөөн туусаар байтал амар өвгөн хажуугаараа унаад өгчглөө. Гармаа улам чанга номоо уншин 2 цаг гарan чанга дуугаар дуулахад сайн нэг гэрэл цацарч бүх зүйл дууслаа. Төд удалгүй тэнгэр хаяарч зүүн урд хөдлөөр морьтон цэрэг давших шиг сүрлэг улаан наран гарч ирлээ. Гармаа амар өвгнийг өргөж гудас дэвсэн хэвтүүлээд судсыг нь барьж иллэгхийн ном унштал төд удалгүй сэрэгчлээ. Ария болмана гэж. Чи чаджээ, чи чадаж. Гэж нүдэндээ инээмсэглэл тодруулан хэсэг хэвтснэ. Гэртээ харьцаая да. Би бүх учрыг сандагт дуулгах болохоор чи тийшээ очихгүй. Эхэндээ яг л унтах гэж байгаа юм шиг л мэдрэмж төрж байснаа. Ном илүү тод, чанга уянгалаг дуудтал, жороо морины явдал шиг л бүх зүйл хөнгөрөөд ирсэн. За ашгүй дээ. Багш минь чамааг буруу танаагүй нь гарцаагүй байж. Би сандаг ахынд биш өөр газар руу очивол яах вэ? Чамд очих газар бэ гэж юу? Тийм ээ, байгаа. Харин та сандаг ахынхаар ороод дуулгачих нь үсттэй. За тэгвэл эндээс хоёулаа салах хэрэгтэй боллоо. Тийм. Чи лам хувцас өмсөх хэрэггүй. Ард мэт амьдр. Энэ судар болон хөөрг чиний хэрэглэл. Энэ эрхийг ав. Чамд эд хэрэглэлээс илүү чиний бие бол тэр чигтээ буурхан. Бусдыг ангааж эдгэх гээд сая хүртэл чи намайг аварсан. Эхнэр ав. Болж өгвөл олон газраар яваарай. Чиний зөн совин бүгд үнэн болохоор эргэлзэх хэрэггүй. Гэж хэлээд өвгөн амар мориндоо мордон шогшуулж одлоо. Цоо шинээр төрсөн мэт хархуу анх энэ хаалгыг нээж өгсөн тэр газар руу тэмүүлэн явна. Түүний хувь тавилан ийм л байж. Гэр дээрийн хүүгэн өргөж гаргаад өрхний оосроо янзлуулж байсан бурмаг ард талаас нь хүн дуудах шиг санагдан байн лаалсыг харна. Тэртээ холоос нэг морьтой хүн нэг холдож нэг ойртож харагдах нь зэрэглээ гэж ойлгоно. Яагаад ч юм энэ өдөр түүнд ямар нэгэн сайхан зүйл тохиолдох юм шиг л санагдана. Ээж, гармаа ах биш үү? Гэж хүн гэр дээрээс баярлсан харцтай ээжигээ давуулж гараараа зан хэлэхэд ёо мөн үү гэж нэг л догдлонгуй эргэж харахтаа золтой л гүйчихсэнгүй. Гармаа уяан дээр ирээд мориноосоо буун эмээл хазаарыг нь аваад суллан сайхан хүлэг минь эзэнтэй очтоо гэж шивнэлээ. Анх эрэхт нь хормой тасдчих гээд байсан том халтар нохой гянан ирхэлж гэр дээрээс хүү үсрэн буугаад гүйж очин хажууд нь зогсоод үнсүүлэх гэсэн шиг яг л аав нь гэртээ буцаж ирж байгаа айл шиг жаргалтай нэгэн зураглал Монгол айлын гадаа бурхны мэдлмийг баясгана. Хөгшин цавдрын алхаа нэгэн хэмнэлээр урагшилсаар газар хороох нь хурдан аж. Амраа ламтан элдвийг бодож явсаар өдрийн хагаст сандгийн гэрийн ойролцоох толгод дээр гарч ирлээ. Оройдсон ч гэсэн нэг л эгэл бус хүнийг замд нь оруулж өглөө дөө. Гэж бодон сэтгэлээ тайтгаруулвч өнгөрсөн амьдралаа бодоход хоолойд нь аргах шиг л болно. Сандаг зайлуул одоо ч тартагтаан тулах вэ хөөрхий. Уг нь гармаа эндэн үлдэж хэсэгтэн энэ хоёрыг харсан болж зүгээр л байсан юм. Гэвч тэр хүний сэтгэлийг хорж цагдвал өдийг хүртэл зүтгэсэн зүтгэл талаар болж ч мэднэ. Одоогоор чадвар мэдрэмжээ бүрэн эзэмшиж амжаагүй залуу өөрийн дураараа ч юу байхав. Зөнгөөрөө нэг амьдраад үзэгдээ.
Ямартай ч учир явдлыг сандагтаан дуулгая байц. Гэж бодон гэрийн гадна ирэхэд хүн гарч ирсэнгүй. Шуудхан л яваад орлоо. Сандаг гэртээ байсангүй. За сайн байна уу? Сайхан цусцгааж байна уу? Гэж мэдлээд хоймор өөд өгсгöd сая юм ойж суусан цэрмэ хүн орж ирснийг анзаарч харааны шилэн дээгүүрэн нэг нүдэ анин амандаа зуусан утсандаан тээртэн хэлэг үгэн бөөрөн хийлэн сайн байна уу? Энд чинь яасан сонин хүн явж байх юм бэ? Гэж инээд алдан өвдгөн дарж босон уярсан хөлөн хөдөлгөөд иргэнэг өөдөөгөн алхлаа. Цаа айгалж бариад араас нь өрөн борцог гаргаж тавиад ширээний ард ирж суугаад ямар нэгэн юм ярих байх гэсэн шиг ойртлоо. Танай хүн хаач юу? Гэж асуунгаа пар ханиалгах өвгөн лам хоолойд тэгэлсэн цэрийн хаяхаар өөдрүүн босож очлоо. Тантай л уулзах гэж явсан. Өчигдөр яваад ирээгүй л байна. Манайх гэдэг айл гар хөлөө хуглуулчихсан юм шиг л боллоо. Сураг сонсохно тантай хамтал явсан болол та. Тэгээд л тосож аваад ирэх гэсэн юм байлгүй. Надтай явхан ч явсан. Гэт санаа алдснаа. Их л олон зүйл ярих хэрэгтэй байна шүү цэрмаа минь. Гэж дахин амаан дарж ханиалаа. За тэгээд бараг л сар хаагуур явав та. За тэгэхээр хаанаас нь эхлэе даа байж. Гэж хэсэг мөнгнад аягтай цайнаас хэсэг ойчлоод ер нь бол гармаа дахиж ирэхгүй л болов. За та нар учир ойлгох хүмүүс миний яриаг сайн сонсоод ав. Гэж болсон бүх зүйлийг нэгнэгэнгүй ярихад итгэж ядсан цэрмэ авгаа хэсэг бодлогошрон суулаа. Гэхдээ тэгээд өдөө олон жил бид чинь хатавчандаа бурхан нууж явсан байх нэ? Эвидээ хаанаас гаралтай ямар учиртайг нь ч мэдэхгүй. Тэр жил гэрт ирчгээд л үг дуурахгүй ажил тус болжгүйгээд тэгээд гадаа хоноод байхаар нь илүү гэрт хоноолдог болсон штэ. Гэтэл нэг л мэдхнэ өдөө хурж ижилдэн дассан байсан юмсан. Ийм л хувь тавилантай амтан байж одоо тэгээд хаан толгой хорогдох гэж явсан юм бол доо. Та минь эрт мэдэж байсан юм бол хэлэхгүй дээ. Бид наануу цаануу гихэл байсан. Өдөө олон жил биднийг өдөө зэрэгтэй амьдрахад тэр л том тусдын болсон штэ. Хүмүүс ийм зүйлийг гэнэт хэлэхэд итгэх нь хэрвлээд. Яг үнэндээ бол танаа саахалтын сагсууд оржид болсон харамсалтай явдлыг урьдчилж гарч сануулгах гэсэн боловч гуйлагчин зарцын үгийг хэн тоох вүлээ? Тэр мө дорч мө тууч гэж цэрмэ амандаа өглөн суухад гаднаас ганц хүү энгүүн нь орж ирлээ. Ээж ямаага саах уу? Гэж их л төвшингүй байдалтай хүүн хэлэхэд Мэнийхөө унд шингэн уучгаад саахаа нийлүүлээд ирдээ. Өнөөдөр хідэн хайдгаан шовтраад болгоцгоё. Энгүүн ч сүрхээ тусд оржээ. Гэж амарлам хэлээд Айлов наашир ахан нэг үнэрлээ. Гэхэд толгоогоо илэн ойртон ирэхэд өвгөн лом хоёр шанаанаас нь тарган гараараа зөөлөн барьж духан дээр нь үнэрлээд Миний хүү одооноос аав ээжтэн илүү сайн тус болдог юм шүү. Гэж хэлэхэд хүү толгой дохин ээжийнхээ хажууд очиж суулаа. Борцог өрөм хольж идээд гарч одлоо. За та би ч явъя да. Гэж амарлам өндийн дээл бүсэн янзлаад гэрээс гарч одлоо. Цаг орой болсон ч зуны орой урттул хатирч өргүүлсээр тоонтын талын өөрийн гэртээ очлоо. Аав ээжийн хүлээсэн хүүхэд шиг тонирхсан төрхтэй сандаг гэрийнх нь баруун хойморт завлан сууж байна. Тэр оройжонгоо болсон бүх зүйлийг ярихад сандаг толгой сэгсрэн бид чинь яаж мэдэх вэ? Уг нь эртхэн хэлсэн бол хүний үгээр болохоор нь тэнэг маанаг хойлголын болов гэж боддог байсан. Гэтэл ийм айхтар хүн байсан гэж бодохоор л илүү сайн хандаж өгөх байсан юм шиг л сэтгэл хөндүртэй юм. Дахиж уулзаад энэ олон жил биднийг хамгаалж бүгдийг хийж байсан талархлаа илэрхийлмээр санагдах юм. Хөөрхийн минь бидний хатуу ширүүн харьцаанд зүтэрсэн л байх та. Тэр гайхал нэр бороонд нордоггүй байсан юм. Тийм л учиртай байж гэж ярьлаа.
Гармаа яг л өөрийн гэртээ байгаа юм шиг л сайхан байгаа бололтой. Бурмагийн хүү тогтогтой тоглож, гартаа чулуу таалцж, хамттан явж морь аргамжиж, бас ямаа холбож, аз жаргалтай инээж байлаа. Энэ бүхнийг харсан бүсгүй өөрийн ирэхгүй уярч, төдийлөн үг хэлээрэн ярилцахгүй байгаач сэтгэлээрэн ойлголцож байгаа юм шиг л байлаа. Орой бүх ажил дууссаны дараа Гармаа гадаа гарч суухад Бурмаач даган гарч ирлээ. Хажууд нь ирээд суухад Гармаа түүн рүү харж инээмсэглээд "Танд хэсэгтэл төв утх бололтой." Гэхэд энэ үгэнд нь дурамчхан хандаж "За яалаа гэж дээ. Харин ч өөрийг чинь энд байхад бид хоёр дуртай байгаа. Би таныг явсны дараа маш их сансан." Гээд гарнаас нь атгаад авахд эгдүүцэж сандрахтаа золтойд буцаагаад шидчихсэнгүй. Энэ үед Гармаагийн биед яг л цахилгаан гүйдэл гүйж байгаа мэт мэдрэгдэж босожгүйгээд морь хармаар шимшгэл санагдлаа. Илт сандарч байгаа нь харагдах тул түүнийг шоолонгүй инээж эгдүүцэн бүр ойртон налан суулаа. Хамаг бие чангалан дуунч гарахаа болсон ээр дэмэл хав ойрыг эргүүлдэж харна. Тогтог хаалганы завсраар сэмхэн харж дотроо "Тийм ээ" гэж баярлан мэдчихгүй гэсэн шиг л орлуугаан гүйж очин суулаа. Би урд нь огт эмхтэй хүнтэй ийм ойроос харьцаж байсангүй гэж хоолойн чичрэн хэлэхэд Бурмаа уртаар санаа алдан түүний гараас тасаатхан юу ч хэлэхгүй нүдэ анин суулаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд сая нэг дасав бололтой бие суллаж байгалийн өгөгдлөөрөн эмэгтэй биеийг хүсэмжилж байгаа мэдэрлээ. Гараа алгуурхан явуулж цээжийг нь тэмтрэн хоёр хөхийг нь дээлнийх нь гаднаас барихад өдийг хүртэл зөвхөн шээгтэл ашигладаг байсан нууцлаг ичимхий борн тэр дор агсам тавьж байгаа мэт чангарч үзүүрээр нь гижиг хурж давар ялгарч байгаа нь мэдрэгдлээ. Бүсгүй түүний нүүр өөд эгцлэн хараад уруул дээр нь эв хавгүйхэн үнсгэд яахаа мэдгүй чичрэхээр дэмил уруулаан дагаж толгоогон хөдөлгөн. Хөндлөнгөөс хүн харж байдаг бол шоолж инээхээр л дүр зураг харанхуйлж буй үдшийн дунд учрыг ирнэ догдолно. Энэ үед бүсгүй босож гараас нь татан гэрээс зайдуу сэмээрхэн хөдлөн алхлаа. Энэ хоёр хүмүүний эрхлэхийг сонсох гэсэндээ орчлон хорвоо бүхий л дуу чимээгийн намдаж аниргийн дунд амьсгалаар хэлэлцэх янаг амаргийн зохиол оддоор гэрчлүүлж эхэлж байна. Сойрон газар орчин цагийн соёл нэвтэрч хүмүүсийн хэрэглээ үзэл бодол тэр аяараа өөрчлөгдөж байлаа. Харин хөдөөгийн аслагдсан энэ хүмүүс л эртний Монгол ёс уламжлалаан дагаж сумын төв рүү жилдээ ганц хоёр удаа л зөвлөн. Энд болж байгаа зүйлсийг энэ дэлхийн хүмүүс даанч мэдэхгүй. Шинжлэх ухаан хөгжсөн эрен үед шашны үзэл бодол хэтигдснээр шүтэг төдийл зүйл болж том гандан хийдүүд олон лам хуваргууд хүмүүст ёс төдий засал ном хийж байхад хинч мэдэхгүй тал нутагт жинхэнэ шүтэж болохоор бурхан шиг хүн байгааг хэн мэдхүйлээ. Тэрч байтугай айлын хатавчанд амьдарч хүнд хүчээр ажил хийж олон жил болсон. Түүнийг мэдж илрүүлээгүй бол юу болох байсныг таашгүй юм. Намар цаг ойртож байгаль дэлхий үе хүйтэн салхилж нарны илч суларч хаанаг газарт шарлсан өвс харагдана. Гармаа шин гертэ ирээд даруй сар гарan өнгөрч байв. Бурмагийн хувьд ч дундуур зайн дүүрч аз жаргалыг өдөр бүр мэдрэн хэн хэндэ хэрэгтэй хүмүүсийн жаргал хоньны бэлчээрээс хот айлын хооронд үргэлжлэнэ. Тогтох энэ жил 3 дугаар ангид орно. Сумын төвд Бурмагийн наг захынд байдаг билээ. 8 настай сургуульд орсон хүн сургуультай тэмч дуртай биш ч ээж нь ганц хүүгээ насаараа газрын мухар сахиад суулгахыг хүсээгүй юм. Одоо гэртээ хантай болсон болохоор санаа амарч амьдрал илүү амттай мэдрэгдэх аж. 8 сарын сүүлээр Бурмаа хүүгээ дагуулж сумын төв явахаар боллоо. Гармаа гэрээ даамалдан үлдэж мал хуйгаан харахаар болсон юм. Тэр шөнө Гармаа анх удаа энэ орчлонгийн нэгэн тансаг жаргалыг эдэлж хонсон юм.
Өдий 36 наслахтаа нэг ч удаа эрд авраа гадагшлуулж үзээгүй түнд энэ бүхнийг бэлгэлсэн Бурмаа гэх эмэгтэйд насаараа үнэнч зүтгэх сэтгэлийн тангараг өргөсөнд. Бурмаа харин тэр цэнгэлийн жаргалаас илүү төшиг тулгуур болох дотн сэтгэлийг таньж сэтгэлдээ бүхэлж чадсандаа баяртай байлаа. Бурмаа гармаагаас 4 насаар игч юмсанч. Энэ нь бурхны зурхайд ивэлжил тул тун зохистой санагдав. Би чамайг эргүүлсээр агаад энд үлдээчихүү дээ гэж бүсгүй эрхлэн хэлэхэд ханааста ховь тавилан л энэ бах. Би анх танаад яагаад ирснийг мэдхүү. Олон жил өөртөө хадгалж явсан 9 ширхэг зоосны мэрэг намайг нааш нь явуулсан. Тэгээд яагаад ч юм анх эрэхтэл дотн мэдрэгдэж хаашаа ч явмааргүй санагдаж байж билээ. Надад ч гэсэн анх харахад л дотн санагдсан. Над шиг олон жил айлын хоол эргүүлсэн өмч хөрөнгөгүй хүнийг тэгж бодож хүлээж авсан чинь талархаж байна шүү. Би хар багаасаа бурхан шашны мөрхөөж янаг амраг гэдэг зүйлэгч мэдгс хөөгүй явхдаа бүхний алдсан. Хар буруу бодолтой байж болохгүй ухамсар минь ховь тавилангийн замыг минь ингэж зурсан биз. Үүнээс цааш ч амьдрах хүртлээр надад хүнд хар буруу санах эрх байхгүй. Магадгүй энэ байдал чамайг зовоохоор бол хэлээрээ. Би мэргийн хүчээр олон зүйлийг мэдэж чадахч юм бүхнийг харж чадахгүй. Зүгээр дээ. Би бүгдийг ойлгоно. Олон жил түших хань тулах багнагүй үртэйгээ амьдарсан надад эннээс илүү хувь тохиол гэж хаана байх вүлээ. Айл амтантай ойр байхыг бодсон ч элэг барих хүмүүс их учир ингэж ганц гэрээрээ явсан юм. Одоо чи байхад би юунаас айх вүлээ? Инхүү ярилцсан зөвлгөн дээр дэвссэн дээлэн дээр хагас нүцгэн тэрвэрлдэн ярилцах хоёрын ярианд одод хүртэл уяр хараач. За миний хүү эрдэм ном их сураад ирээрээ гэж гармаа тогтхыг өргөн моринд мордуулаад үнслээ. За та ч гэсэн сайн сууж байгаарай гэж цовоо сэргэлэн хүү энэ удаад аз жаргалтай энэмсэглэн явах гэж байгаа нь өхөрдөм. Чимэн ч гэсэн болгоомжтой яваарай хөө гэд Бурмаагийн жолоотой гарыг атхан хэлэхэд за сайн сууж байгаарай та минь гэж хэлэн инээмсэглээд ээжхүү хоёр хөдөллөө. Бурмаа сумын төв хүртэл 4 цаг гарan яваад очлоо. Сумын дэнжин дэлгүүрүүдэд орж хүүдэ хичээлийн хэрэглэл ганц нэг шинэ хувцас авч өгөөд нагас ахын дан очлоо. За сайн явцгааж ирвөө. Квэмон том болж энэ тогтох. Алив наашир. Үнэрлээ. Гэж нагц бадарч том гүзээгээ зүүн гараараа илэнгээ орон дээр сандайлан суулаа. Сайн сууцгааж байвуу таад. Би харин маргааш очиж авъя гэж бодож байлаа. Мал хувь нь гайгүй юу? Гэхэд Бурмаагийн нүүр нь улаа бутарч анх аав ээжтэй хүнтэй уулзаж байгаад баригдсан үе шигээл сандарлаа. Мал яах вэ зүгээр гэж гялс хэлээд маа энэ жаахан цагаан идэ авчирлаа. Энэ жил ган тайлагдсан сайхан зам байлаа. Аа тийм үү. За. Гэж хэлээд сандарч байгаа үеэл дүүгэн ямар нэгэн юм нуугаад байгааг гадарлаж хэрэгт дурлсан хорон зам буцалж байлаа. Бадарч бол Бурмаагийн ээжийн төрсөн дүү бөгөөд сумын төвд насаараа даргын жолоо мушигсан хүн. Сум орн руу ойртож чаддгүй дүүдээ хүнс тэжээлийг нь ойртуулж өгдөг юм. Тэрсгэн 3 охинтой бөгөөд 6, 8, 10 настай. Тиймдээ ч эрэгтэй хүүхдэд их сайн. Бурмаа сум орсон хэрэгэн бүтээгээд хөтөлгөө морьтой гэрийн зүг яаран өргүүллээ. Замаа мэдэх салхин хээрн ташуургүй өргүүлнэ. Хажууд нь яваа улаан зээрд гүйцэхгүй цогно. Бурмаа харин шинхэн амраг гэрийн түшиг рүүгээ яаран догдлоо. Туулах зам талаас хэтэрч тэнгэрийн нарч жаргахаан дөгчээ. Гэнэт салхин хээрийн хамран тачигнаж зог тусан цоройж юунаас ч юм үргэж босгож гарлаа.
Хэсэг тогтоод нэг зог тусахт нь урагш харуултан мориносон бурмаа унахтаа нэг хөлөн салгаж чадсангүй. Хариу бүрий болж гэгээ тасрахад бурмаа ирсэнгүйд баахан сэтгэл зовнилоо. Борцтой гурилтай шөлөө тогоон дээр буцалгаж гэрийн хааныг зуухнаас дайвалзах галын гэрэл тусаж анивчна. Гармаа аяг хөмрөн боорцгны тос хөгөл халбаган дээр тавьж зуухны амархийн хайлуулад том шаазан аяг доош хөмөрч нэг ширхэг хоргол тавиад тосоохийн асааж гэрэл гаргалаа. Энэ нутгийн хүмүүс хорголон дэн гэж нэрлэдэг юм. Гэж хорууга түлсэндээ цочин уулгалж өврөө уудлан зоосон гаргаж ирлээ. Нэг л муу совин татаж 9 зоосон гүйлгэж үзлээ. Уул гисэн дүрснээс цааш учир тайлагдаж өгөхгүй нэг л сонин байв. Уул гисэн дүрсэн сааттай хөдөө гадаа гэж гарна. Гэвч яг юу хэлэх гээд байгааг мэдэхгүй байсан тул нүдэ анин бясалган ном уншиж эхэллээ. Яг л зүүчиг нүдэнд нь морь тонгочж хүн орилж цамнан нилээн хол гашуудан уйлж цорхих чимээ сонсогдсон улам бүр сэтгэлийг нь хямрааж түүнээсээ болж цааш харж чадсангүй. Дахин эхнээс нь бясалгаж ухаан санаагаан цэгцэлж шөн дунд хүртэл бясалгаад дахин ном уншихад өнгөт дэлгэцээр нүднийх нь өмнө гарч байгаа мэт үйл явдлыг тодоос тод харлаа. Моринд чирэгдэн яваа бурмаагийн төрхийг олж харав. Тэгээд бушуухан аргамжааргүйн хоньны хашин хонгор морион эмээллэж унаад зөнгөөрөн зүг гарган явлаа. Шөнжөнгөөд хайлаа. Их л ойрхон мэдрэгдэх авч яг томтой мэдрэмж төрж өгөхгүй байгаа нь хэтиг сэтгэл хөөрөлдөн автсан болохоор тэр аж. Үүр хаяарч хавийн юм үзэгдэхтэй болоход зэлүүд тал дээр нүдэнд торох зүйл байсангүй. Гармаа морин дээрээ нүдэ анин бясалгаж анхаарлаа төвлөрүүлж далд ертөнцтэй оюун бодлороо холбогдохыг хичээлээ. Өвгөн багшийнхан дүр тодорч өөрийн сэтгэлэн захирч чадвал хүч чадал чиний өмч. Далдыг харах нүд бол чиний ухаан юм шүү хөөмэн. Тайвшир. Гэж хэлээд замхарлаа. Яг энэ мөчөд ойрхон адуу давхиад өнгөрөх шиг болоход тэр зүг рүү яаран морио ташууртан цогиуллаа. Бараг 1 км явхад бөөгнөрсөн хар юм харагдав. Ойртон харахад эмээлхэн хоёр байсан нь бурмаа мөн байв. Хамаг хувцсан салбарч эн тэнд нь цуснаж болж хөлн дөрөөнд орчихсон нүд хальтрам дүр зураг угцсанд гармаа золтой л ухаан алдчихсангүй. Бурмааг эмээлнээс нь салгаж өвөр дээрээ тэврээд толгойг нь илж судсыг нь барьж үзвэл амтай голтой байв. Нилээн хол чирэгдэж жирэм тасарч эмээлтэйгэн цуг ойчсон байж. Бүсгүйг урдаасаа тэврүүлэн давхар бүслээд мориндоо мордон гэрийн зүг гэлдрүүллээ. Багуудын алдад арайхийн гертэн харж амжлаа. Бүсгүй ямар ч ухаангүй гуйлжгансан амьгүй махшгал болж герт оруулан орон дээр хамаг хувцсыг нь тайлан чихтэй альчуураар цуснучийг нь цэвэрлээд цэвэрхэн хөнжил нөмөргөн хажууд нь завхин сууж бясалхан ном уншлаа. Махан бие нь хэдий бэртэл багтаач айснаасаа болоод сүнсэн тэнэн оджээ. Гэрийн өрхийг бүтээж махан биеэн орхин одсон сүнсийг ирүүлэх өөрийн арга барил зөн совингийн ёслол эхэллээ. Гармаа бясалгалын хүчээр тэнгэрийн оронд одсон хүмүүсийн сүнстэй уулзаж төөрсөн сүнсийг хайж 3 шөнө 3 өдөр тасралтгүй бясалгалаа. Маш хүчтэй цочрлоос болж одсон сүнс буцаж ирэхгүй асар их хүч зарцуулж байв. Гармаа унтаад сэрсэн юм шиг л багахан хой алдагдаж сэрчгээд бүсгүйг харахад сая нэг юм амсгал нь мэдрэгдэж байв.
Номын хүчээр 3 хоног тэмцээд маш их ядарсан тэрээр цай чанаж 3 хоногийн өмнө чансан хоолон нохоо дан өглөө. Бурма хэдий ухаан ороогүй ч амин тогтсон тул санаа амарч амны халбгаар цай уулгууллаа. Мөн судсыг нь барин биеийн гэмтэл байгаа эсхийг шалгалаа. Баруун хөлний шагаан мултарч зүүн эгмний яс багахан цуурсан ач. Хөлийг нь нилэн мултархайг эвэнд нь оруулахад өвчнөн мэдэрч янцаглаж байгаа нь удахгүй ухаан орох магадлалтай байлаа. Орой болтол дахин асарч сүүлдээ өөрөө сөхөрч унахын даваан дээр бүсгүй орны урд гудас дэлгээд хэвтлээ. Өглөө болтол ямар ч зүүдгүй нам унтаад сэртэл бүсгүй орон дээрээ байсангүй. Сандраад огил харайн босоод гартал баруун хөлн догонцсон хавцсан царайтай бурма үл ялэг инээмхийлэн алхаж ирлээ. Үгүй, чи чинь яагаад босчих вэ? Хамаагүй ингэж босож явж болохгүй. Одоохондоо би чинь муу, тогтургүй байгаа. Гэж хэлээд бүсгүйг тэрвэрч өргөөд гэрлөө орлоо. Би ч өөрийгөө өглөө л гэж бодсон. Үүрээр ухаан орчхоод өндөх гэтэл толгой эргээд босож чадаагүй. Тэгээд хэсэг хэвтэж байгаад аажмаар өндийтэл гайгүй болохоор нь сая гарч би засаад. Чамайг бүх унтаж байхаар чинь сэрээсэнгүй. За элдв муу юм бодох хэрэггүй шүү. Бүх юм холоор өнгөрсөн. Хэд хоног юу ч хийлгүй тэнхэрхэн бод. Би ч гэсэн их л сандарлаа. Азаар бэртэл гэмтэлж гайгүй. Зүүн эгм чинь яаж байна? Мэдгүй. Өвчин нээх мэдрэгдэхгүй байна. Гэж сулдсан дуугаар бурмаа хэллээ. Толгойг нь алгуурхан доошлуулж хэвтүүлчгээд борц гэвшин хоол хийхээр зэглээ. Чи 3 хоног л ухаангүй байсан, харин ч хурдан сэргэлээ. Юу? Би ч одоо өчигдрөл мориноос унаад өнөөдөр сэрлээ л гэж бодсон. Аргагүй л дээ. За би нэг сайхан гурилтай шүл хийгээд гэж хэлээд инээмсэглэлээ. Мал хонор маань хэцүүдлээ. Мал яах вэ? Энэ хавь хээрийн амтэн айл хонор байх биш. Өглөө өөрсдөө бэлчээд өдөш өөрсдөө хотолцохдаг хойно би хэд хоногоос нэг газар руу явж ирээ. Хоёулахнаа байж байгаад хэн нэгнээс тусламж авч чадахгүй өнгөрвөл хэцүү. Одооноос айл бараадаж ойрхон явцгаая. Гэд мөн л нэмсгэлэн харлаа. Тэгидээ. Бурма 7 хоногийн дараа дорин тэнхэрч ойр зур хөдөлж хоолцоо хийхтэйгэн боллоо. Гармаач үүнийг анзаарч мэдсэн болохоор нэг газар руу явхаар зэхэж байв. За би өнөөдөр нэг газар руу явнаа. Хоноод ирэх болохоор тэр болтол мал хүйдэн санаа зовж дэми битгий гарч ороорой. Хоолоо идээд аль болох амарч бай. Морь унж болохгүй шүү. Би морьдоо суллаад явна. Гэхдээ за ойлголоо. Болгоомжтой яваарай. Гэж сулхан хэлээд санаа алдлаа. Гармаад очих газар ганцхан л байгаа. 20 жил хоолойг нь хувааж идсэн гэр бүлээс нь өөрцгүй нэг л айл. Хэл дуулгаж, хэлж яриагүй орхиод явсан ч эргээд очиход цаашаа гээд хөөхгүй нь лавтай. Өдийд хаан буусныг нь ч амтахгүй мэдэх тул шуудхан л тэр зүг рүү хатрууллаа. Намаржаанд ойртон очиход сэтгэл нь өөрийн ирэхгүй хөдөлж, холын аянаас ээж авдаан ирж байгаа ч юм шиг л огшиж орхилоо. Нэг урт амьсгаа аваад орилморч санагдаж гэрлөө ойртон очиход хөгшин шар тайг нэртэй банхар угтан боргож хуцснаа сая тань бололтой гянаж байв. Мориноосоо буухад гэрээс хүн гарч ирсэнгүй. Тайг нохой түүний хормоноос шаргууцалдан эрхлээд ураг шалхуулсангүй. Гармаа явган сууж толгойг нийлээд сайн сууж байв гэж хүнтэй ярьж байгаа юм шиг инээхэд тайга гянан эрхэлж дээш харан хэвтлээ. Гэрлүү яваад ороход цармаа хөгшин ганцаараа сууж байснаа гармааг харан уулга алдаж.
Хайрхан минь гэж тайгыг хуцгаар нь худлаад хуцаж байгаа байх гэж бодлоо. За сайн уу хүүхэн гэж баярлаж догдолсон сэтгэлэн нууж чадалгүй нулимс унгаж байх юм. Сайн байна уу та? Сайхан намарчж байна уу? Сайн. Үгүй ингээд ирдэг байжээ. Яасан сайхан болоо вэ? Гэж урмын үг чулуудан иргэнгээсээ аяг гарган цай барьлаа. Сандаг ах хаачав. Хүү сургууль явчихсан. Бид хоёр мал харах хүн өөр байх биш. Цаадах чинь хэдэн хоноод эргүүлж яваа байх. Тийм байх л да нэр. За чи тэгээд ямар хэрэгээр явна? Хаана амьдраад байна да? Харин би нэг яриа хийхээр ирлээ. Ахыг ирэхээр хэлдэг юм билүү? Гэж толгоогон илэхэд чамайг байхгүйд бид хоёр их л цутрах бололтой. Малынхаа тоог цөөлөг гэсэн зангүй юм. Уг нь болдог бол би ч төв газар л бараадмаар байна. Гэж зовлонгон ярихад аргагүй л дээ. Би харин танахтай айл бууй гэж бодоод гэтэл цэрмэ хөгшний нүдэнд очгэлбахшгэл болж. Үгүй тэгвэл сайхан л байна. Асуух юу байх вэ? Чамайг ирчихвэл сэтгэл тэнийх гээд л байна. Ийн ярилцаж байх зуур гадаа ханиалгах чимээ сонсогдсон сандаг өвгөн ирж байгаа бололтой. Үүд нэгтгэд царай наранд нилээн түлэгдсэн урд өмнө нь ийм төрхтэй харж байгаагүй сандаггүй орж ирлээ. Сайн байна уу та? Гэж угтан мэдлэхэд. Үгүй энэ чинь төрөл арилжсан гэмээр өөр болжээ. За сайн байна уу? Гэж ханиалган хойморт гарч суухад хөгшин нь цай аяглан барьлаа. Цайнаасаа хоёр ойчлоод ширээн дээр тавьчихад хөөргөө гарган сарвайлаа. За сайхан намарчж байна уу? Энд чинь амраа ламын хөөрг биш үү? Та сайхан намарчж байна уу? Тийм бидний багшинх гэсэн. Надад өгсөн юм л да амраах минь. Зөв. За тэгээд ямар хэрэгээр явна да? Гэхэд цэрмэ хажуугаар нь уралдан орж ирээд л гармаа маань манай энд ирэх бололтой гэж инээд алдан хэлэхэд юу гэсэн үг вэ? Тэгээд хэзээ бас хаяад явах вэ? Гэж хөөхд шиг тунирхан хэлэхэд за хаанаас та сандаг аха? Ер нь бол би ихнэртэй болсон гэхүү дээ. Айл бууж хин хиндэ дэмтэй явъя л гэж бодлоо. Гармаа сүүлийн 3 сар гаруй болсон үйл явдлыг тоомлон ярьж тэр өрөө нилээн дулаан уур амьсгалд бүрдлээ. Сандаг тэрүүхэндээ тунирхсан ч түүнийг ирэх болсонд баяртай байгаа бөгөөд түүнийгээ ч нууж чадаагүй юм. Гармаагаар хонь муулуулж шин шүл уулхан хүүгээ ирсэн юм шиг л баяр хөөр боллоо. Тэрч бүхэл гармаа чи даруухан нүүж ирээ. Чамд бид хоёр өртөө гэж боддог болохоор 100 хонь 100 ямаа өгөмц. Маргааш явахдаа тэр хойн байгаа 4 тэмээг туугаад яв. Тэгээд ойрын хугацаанд нүгэд ирээрээ гэсэн юм. Өглөөний нар уулсын сүүдэр баллуурдан өгсөх ах үед 4 тэмээ туусан эр аз жаргалтай энэмсэглэн салхитуудан эсгэрч түүнд ая оруулж тал нутгийг аргадана. Гэр ачаасан 4 тэмээ хөтөлсөн морьтой эр байн эргэж харан инээмсэглэн. Эхний тэмээн дээр тухтай суудал засаад бурмааг унуулжээ. Бурмаа үе санаа алдаж хөнгөн гунигтэн өнгөрсөн бүхнийг бодож явна. Ганц бие бүсгүй хүмүүсийн өвөөгүй бодол завхай сэтгэлээс нуугдаж өдий хүртэл амьдарч ирсэн энэ тал нутаг гэр орон шиг л санагдана. Тиймдээ ч эндээс холдон явна гэхээр нэг л гунигтай аж. Гэвч хамгаалах хүн хамтдаа амьдрах тавилантай нэгэнтэй учирсных гунигаас илүү баяр түүнийг аргадана. Тэмээний явдал удаан ч том биений зогсолтгүй алхаа газар их хороож үдээс хойш гэхэд зорьсон газраа саадгүй очлоо. Халуун савтай цай барьсан хоёр хөгшин саахалтын дайтай угтаж ундааллаад гэрийн зүг хөдөлцгөөлөө.
тарган тав таргаа руу. Сайн үү? Сайн үү. Яг утсан баха. Хоёр жил хаяа нийлж амьдраад ижил дасал болж Бурма дахиад ээжтэйгээ уулзсан юм шиг л цэрмээ хөгшөнтэй дотносжээ. Бурма тулгар биетэй болоод даруй төрх төгсөн байна. Энэ 2 жилийн хугацаанд гармагийн тухай хүмүүс цуу ярьж бишгүй л мэддэг болж хол ойроос ирж үзүүлж харуулах хүний цуваач тасархаан байсан. Анх зодож занчин хөөсөн сагсууд орж хүртэл жилдээ 2-3 зорин ирдэг болсон. Хорвоо дэлхий их л хачирхалтай юмсанч. Хүн гэдэг 160 эсвэл 100 амьдрахад хүний мөн чанар хийгээд амьдралын хэмнэл олон өнгөнд хувирдаг юм байна. Яг л уйлрал солигдохын адилаар. Алив охин минь ядарчихлаа. Одоо наадхан орхио. Гэж Цэрма Беринхэн ойж байгаа дээлийг болиулах гэхэд за яах вэ? Одоохон шилб хатаад дуусчихъя. Кэм том болж наад гэдэс чинь өнөө маргаашгүй л төрөх болж. Цаадах чинь яана гинү? Сумын төвд төрүүлнэ гинү? Эндээ төрүүлнэ гинү? Харин тийм ээ. Ойртоод л байна. Өчигдөр сумын төв рүү явдгийн билүүл гэж байсан. Одоо ч эмлэг энтергээд төрөхөд амар болж дээ. Би ч бараг 50 наснда хүүхэд төрүүлсэн хүн. Тэгэхэд эмнэлэгт төрсөн. Гэхдээ одоо бүр сайхан болсон гэсэн. Би ч тогтхыг суманд төрүүлсэн. Манай сум хаа очиж сайн эмч нартай гэж ярих оронд гаднаас гармаа орж ирлээ. Наад дээлээ орхитоо ядарчхав. Саахалтад машин ирж байна. Сандаг ах маань ирж ууж магадгүй. Нэрэн өнөөдөр цаадах чинь эмнэлгээс гарах ёстой билүү? Тийм ээ, тэгэх ёстой. Ах нөгөө яриад байсан зурагтаа авсан болов? Гэж хүүхэд шиг догтлон асуухад холбооны хөдөр ирж тавьж өгнө гэсэн. Ямар машин байна хүүгээ? Энэ ирсэн машин нь цагаан фургон байна. Тэр чин тэгвэл хөдөр мөндөө саагалтын зурагтыг тавьчихад манайхыг тавих бах. Энэ үед орон даяар нарны цай хураагуур олон сувгийн телевизийн антен зэрэг зарагдаж учир мэдэх хүмүүс борлуулж ажилуулга аргыг нь зааж өгч байсан юм. Тогтгоо чи маргааш ганцаараа хонио хариулаарэ. Мэдүү. Гэж энгүн морийнхоо дээр доош бүхийн хөвтөд залхуурсан өнгө айстай хэлэхэд та яах гэж байгаа юм бэ ага? Би ядраад байна. Ага би ч гэсэн ядран штэ. Тэгвэл хоёулаа ээлжиж хариулъя заа юу. Маргааш би нөгөөдөр та. Гэхэд за ерөөсө болио цугал хариулъя гэлээ. 2-3 насны зөрүүтэй хөвгүүд ойр амьдраад мөн л ижил дасал болжээ. Хин зундаа ганцаараа байдаг байсан хүүхдүүд хантай байх нь жаргалтай аж. Хаяа зодолдож нэгнээ гомдоно. Гэвч эргээд л дорхноо л эвлэрнэ. Сумын төвийн эмнэлгийн үүдэнд нүдэн анин амандаа майн уншин бясалгах гармаагийн сэтгэлд төмөр асаж байгаа юм шиг л догтлол дүүрэн байлаа. Хүн болсоор оройцсон ч үрийн зулаа үнэрлэн гэж бодохоор аргач үгүй биз. Эмнэлгийн хаалга нээгдэн цагаан халааттай махлаг шар эмч толгоогоо зүхвэлгэн гармаа ороод ир гэд хаалаа. Гүйг шахан босоод дээлээ нэг янзлаад алхаад орлоо. За мэн энийг нөмөрч гэж нэг асрагч цагаан нөмрөг өглөө. Гармаа алхсаар өрөөний хаалгыг нээж ороход Бурма нүүрэндээ баг зэрэг инээмсэглэл тодруулж хүүхэд рүүгээ нэг хараад эргээд гармаа руу харлаа. Аажуухан алхаж орны хажуугийн сандал дээр сууж гарыг натгахад нэмгэн давуунд ороосон бяцхан хүүхэд нь часхийн уйлахад зүрхнээс нь базаад авах шиг л боллоо.
Бид хүүтэй болсон. Гэт бурмаг инехэд гармаа малгайгаан авч өвөртөн хийгээд өндийж хүүгэн барьлаа. Нэг л эвийг олж чадахгүй эвгүй байсан ч дөнгөж төрсөн улаан нэлзраа хүүгээ хайр дүүрэн харцаар ширтгэхэд нүд нь нулимсаар дүүрээд ирлээ. Юу ч дуурч чадахгүй баярлсандаа урцх нулимсаан ханцуугаараа шувтарч хэсэг зогслоо. 3 хоногийн дараа бурмаа эмнэлгээс гарахад нагц ах бадарч машинаараа гэрт нь хүргэж өгсөн юм. Хүүн зуны адаг сард төрсөн бөгөөд эцэг гармаа нь өдөр судар харж угаал үлдэхээр боллоо. Энэ өдөр гармаагийнд сандаг тэргүүтээ зочид айлчилж хүүхдэд нэр хайрлах ёслол хийлээ. Хүмүүр цаасан дээр нэр бичин будаан дотор хийн шигшгэд уудам гэдэг нэр гарч ирлээ. Үүнийг нь гармаа мэргэлж үзэхэд яв цав таарсан тул хүүгээ ийм нэрийджээ. Сарын дараа сандаг өвгөний бие гэнэт муудлаа. Гармаа ном уншиж арга чарга хайсан ч дийлэхгүй тул сумын төв рүү түргэн дуудаж авч явлаа. Гармаа хамт явсан юм. Эмнэлгийн өрөөнд гармаа түүний гарыг атхан амандаа майн уншин суулаа. Сулдж доройтсон өвгөн сулхан дуугаар. За хүмүн. Надаас хойш манай хоёрыг сайн харж хандаарай. Хэмээн хэлээд нүдэнд нь нулимс дүүрсэн юм. Сандаг ах минь та тийм юм битгий яриа. Тайван байж сэтгэлэн чангалаарай. Чи мэдэж байгаа байлгүй дээ. Би ер нь л хэцүү болчихлоо. Ахыгаа элдэвлэж муухай хандаж байсан бол уучлаарай. Зүгээрээ та жаахан унтчих. Гэж хэлээд өрөөнөөс гарахдаа нууж байсан нулимсаа өөрийн ирэхгүй асгасан юм. Түүний зүүн совин бүхнийг мэдэрч байсан болохоор ойлгосон юм. Сарын дотор нэгэн төрж нөгөө нь амьрлаж хүнээр сэлгэгдэх баяр гунгийн хорвоо нулимсаар бичигдсэн ухаарал хайр харуусал бүхнийг мэдрүүлсэн юм. Сандаг өвгнийг нутгийн шүтэн хайрхны ойролцоох хүн тавьдаг хөндийд хөдөөлүүллээ. Гармаад илүү хариуцлага, илүү үүрэг ирж байгааг тэр хэн хүнээр хэлүүлэлгүй ойлгоно. Ажил явдал өргөн хүрээтэй болж өндөрлөлөө. Амьд ахуйдаа олонтоо явсан түүнийг хүндэтгэн сүүлчийнхэн зам дүүдэхээр хол оройс хамаатан садан найз нөхөд танил нөхтөн цугларсан. Гармаа амар лам хоёр бүх буйны хурал номыг уншиж өглөө. Ирсэн зочид буцаж нам гүм уй гашуутай хот айлын дээгүүр намрын гунгийг дуулгаж усны шувууд ганганалдан буцна. Өнчирсэн хүү эцгийнхээ хөргөний өмнө гуниглан сууж хажууд нь хөгшин ижийн эрх эргүүлэн майн хэлнэ. Цаг хугацаа өнгөрч хүүхдүүд өсөн торнож хүмүүс нас нэмсээр л. Энгүүн 10 жилийн төгсөөд хот руу оюутан болохоор явчихсан. Намар нилээн оройхон болж гармаа хоёр гэрээ өвлжөндөө буулгаад байх үед саксууд орж их яарангуй давхиж ирж машиныхаа хаалгыг хаалгүй гэрлүүн яарангуйн ороод "За, гармаа гэд байдгаараа амьсгаатан гүйгээд ирсэн хүн шиг цухалдан ярьж ядлаа. Сайн явж ирвөө дорж байгаа. Хэмээн гайхсан царай гарган асуухад сайн балраад байна дүүмэн. Баг хүү маань 2 өдөр биеийн тавгуур хэж байгаад ухаан алдаад унчихлаа. Сум руу явах гэснээр болоод арай ойрхон болов гэд давхиад хүрээд ирлээ. Гэдэл амьсгаагаа давхцуулан арай ядан хэллээ. Гармаач олон юм шалгаасангүй хоёул үйлдэлээр ойлголцсон шууд л машинд нь ороод суучихлаа. Хар хурдаараа талын тоосыг босхон давхиулсаар доржийн герт ирлээ. Гэрлүүн яваад ороход өөрийн хүү уудмаас нь арай том хүү орон дээр унтаж байгаа мэт хэвтэж байв. Шууд л хажууд нь суугаад суцсыг нь барьж үзлэг хийлээ.
бие эрхтний хувьд ноцтой өвдсөн доголдсон зүйл мэдрэгдэхгүй тул 900 сон гүйлгэн төлөг тавилаа. Маш муу ёрын зүйл мэдрэгдэж, үрдээ хорогдсон эхийн сүнсний хорлол болсон байв. Эдэлж хэрэглэж байсан ямар нэгэн зүйлийг нь санаандгүй олж авснаас үүдэлтэй ад чөтгөрийн дайрлага болж, учир явдлыг сураглан сүүлийн өдрүүдэд хаагуур явсан яасан ийсэн гэхэд ах эгч нар нь сургуульдан явчихсан шүү дээ. Энэ бяцхан амтан хаал холдов гэж хэмээн ээж нь ойлгоход дорж, харин тийм өдөрт хөөх юм хэдэн тугалал тууж ирдэг. Тэр тугалнууд нь энэ урд хөтлөөс хэтрэхгүй. Гэхдээ за тэгвэл тэр замдаа л ямар нэгэн зүйл олсон байна. Даруйхан тэр зүйлийг нь ол. Амьны гарцтай хэрэг болох учраас том ёслол үйлдэнэ. Ээж нь хүүхдийнхээ хувцсыг нэгжин гэртээ баахан үзлэг нэгжлэг хийтэл баруун орны гуцсан доороос өрөөсөн алтан эмэг олдох нь тэр. Бурхан минь, энэ мөн үү? Гэж чулуудах шахам гармаад өгөхөд авч чадхаад амандаа тарин хэлэн нүдэ аниж хэсэг бясалгалаа. За энэ мөн байна. Тэгэхээр би амьны гарлагтай зүйл болно гэж хэлсэн шүү дээ. Хүүгийн амийг аврахын тулд танаа гэрээс заавал нэг ам гарцдах учиртай. Адуу мала золигт гаргах юул байна гэрийн ойролцоо авчрах тун. Надад гурил зураад айл гэлээ. Саксууд орж моцикло асааж унаад ойр байсан хонь адуугаан бүгдийг тууж ирлээ. Энэ хооронд гармаа дахин төлөг тавьж зуурсан гурилаар хүний дүрс, морины дүрс хийж тавилаа. Тэгээд гэрийн өрхийг бүтээж өдөржин ном уншиж, гурилаар хийсэн хүнэн хадханд ороож, моринд нь өнөөх эмгийг ишигтгээд маа энэ морийг баруун зүгт аваачиж бол, харин энэ хүнийг зүүн зүгт аваачиж бол гэж хэллээ. Өдөржин үйлдсэн зан үйл дуусах мөчөд хүү гэнэт ухаан орон уух юм нэхлээ. Уйлж уцаарлангуй зүг зүгээр босоод шун болчихсон юм уу? Гэхэд ээж нь учиргүй баярлаж нулимсаа арчин хүүгэн тэрч хүнслээ. Дорж уртаар амьсгаа аван хоёр алга хавсран хэсэг суухад одоо өрхөө татта гэж хэллээ. Хэсэг юм ярилгүй цай идэ болон суулаа. Гармаа дахин мэрэг тавин бодлогошин сууна. За ямартай ч амийг нь сольж адууг золигт гаргалаа. Энэ удаа ингээд өнгөрөхч танах энэ нутагт 3 жил байж болохгүй юм байна. Нутаг сэлгэн нүүж 3 жилийн дараа ирж болно. Үгүй тэр чинь гэснээ санаа алдах дорж хүүгээ харан сэтгэл нь тайвширч маргааш нүнэ. Гармаа чи нэг мөр аваарай. Гэхдээ за гэлалаа. Харин таны хайртай азрага золигт гарсан шүү. Гэхэд дорж гүйж гараад адууруугаан давхин очтол хар азраг нь тэсхүндлэн хэвтсэн харагдана. Яг энэ мөчөд хүчтэй салхи сэвэлцэж үхсэн азрагны урттэл өтгөн сүүл хийсэж сэтгэлийнхэн дотор төмөр үрдэг шиг л боллоо. Хөөрхидөө надад заяасан бурхан хүлэг байжтэй. Үхэхтэй хүртэл үнтэй байж чадлаа. Хэмээн нулимсаа барьж дийлсэнгүй. Үрийг минь надад үлдээхийн тулд өөрийн амиан золжтэй. Муу ёрын ад зэтгэр заавал миний хайртай бүхэнд сан харгасан байж. Хар азрагныхаа толгойг таслан дэл хайрхны овоон дээр орхижээ. Уйтгарт намрын салхи тал дээгүүр уйтай гшиглэж, түн дээр нь зэллэн нисэх шувууд хоршин дуулана. 3 намар дахиж ирэхгүй нутгаа орхин сэтгэл гонсгорч элэг бүтэн үлдсэнтэй талархан алсыг зорих нэгэн Монгол айлын нүүдэл энэ өдрийн гоёмсог зураг аж. Хөөрхидөө доржгой сэтгэл хөөрөлтэй хүн гайгүй байгаа да гэж бурмаа эр нөхөртөө цай барингаа хэлэхэд
Алцахгүй дээгөө. Хүн гэдэг цаг хугацаанд өөрчлөгдөж амьдарч байгаа газараа амархан дасч гана. 3 жил юу хүн байх вэ? Миний энэ хүүг харалда. Өчигдөрхөн л төрсөн юм шиг санагдах юм. Гэтэл 4 нас өнгөрөөд явж байна шүү дээ. Гэж инехэд тогтох маань удахгүй сургуулаа төгслөө. Нээрэл хурдан байна шүү. Мо ингүү маань яаж яваа бол хот газар руу харж хандах хүнгүй ганцаараа л явсан. Цэрмаа ихч хот явахгүй байх та. Ингүүн ухаантай хэрсүү хүүхэд гайгүй үсттэй. Харин цэрмаа ихчл хөөрхий бэтгэрх байх та. Хот яв гэвэл даанч явахгүй. Насаараа амьдэрсэн газраасаа өөр газар дасаж чадахгүй хөгшин хүн. Яах вэ? Бид нар дэрэгдэн байгаа юм чинь болно үсттэй. Гэхэд цэрмаач гаднаас ороод ирлээ. За, юу ярьж байна? Гэж сураг чимээ сонсох гэсэн шиг л орж ирлээ. Хэдий нас нэлээд дээр гарсан чи хаа очиж хөнгөн шингэн энэ хөгшин одоо ч гэсэн зүгээр суухгүй хавийн хүний дээл хувцас урлаж л сууна. Бурмаач гэсэн энэ хүний хажууд ирээд их зүйл сурсан да. Санин гэвэл их л байна. Гэж инээд алдан хэллээ. Болсон зүйлсийг ярьж хөгшний сонорыг мэлахад уйдаж уймарсан эмгэн төрж гисэн сэтгэл нь зугаацж авлаа. Гармаа сумын төв орон шин содон зүйл сураглаж яваад цэрмаа хөгшөнд дохирж болохоор нэгэн зүйлийг олж мэдлээ. G-Mobile гэдэг компани малчтад зориулсан гэрийн суурин утас зарж байгаа бөгөөд худалдан авбал гэрт нь очиж суйрлаж өгнө гэжээ. Яг хэдэн жилийн өмнө өнөөх олон сувгийн телевиз гарсан шиг холбоо ороод асуухад үнэн боломжийн байсан тул захиалга өгчөглөө. Мөн ингүүнээс захиа ирснийг нь аваад гэрийн зүг шогшлоо. Сайн байна уу ээжээ? Энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Хүүн хичээлдээ яваад сайн байгаа. Миний ээж хүүдээ санаа зовлтгүй бие сайн бодоорой. Хот газар хүн ихтэй аашсан сайтай юм аа. Би нэрээ гар утас авсан. Миний дугаар энэ шүү. Сумын төв орохороо холбоон дээрээс яриарай. Эсвэл нөгөө бурмаа ихчийн ах Бадарчхойд утас байдаг. Тэрүүгээр яриарай. За дараа уулзтлаа баяртай ээжээ. Гэсэн захиаг уншаад сэтгэл нь догтлон нүдэнд нь нулимс цээлгэнлээ. Гараа өргсөн морьтой баатрын хөшөөний өмнө зураг авахулсан хүн өндөрч болчихсон юм шиг. Игч минь хэд хоногоос холбооны хүн ирж утас суйрлуулж өгөхөөр хүүтэйгээ хамтлаа ярина үсттэй гэж гармаа өгүүллээ. Хорвоо дэлхий эргэж нэгэн хүний хувь тавилан зөв замдаан орж амьдрал үргэлжилсээр 20 жил айлын хатвчанд амьдарч ертөнцийг танилгүй амьдарсан гармаад нэг л өдөр аз жаргал үүд хаалгаа нээж 9 зоосны төлгөөр тэр хаалга руу алхан орсон нь өнөөдөр олон хүний амьдралыг залах агуу их хүч чадал болон хувирсан юм. Олон хоног бороошвол одыг л санана. Тэнгэр цэлмэн. Орчлонд надаас одчихвол орь хоосон ганцаардна сэтгэлдэл үлдэнэ. Бага бүхний хайрлахгүй бол байхгүйг хайрлавч шаналнтай. Амьдрахын мянган шалтгаан сэтгэл дүүртэл бодогдох ам халуун хүнэн хайрл хүмүүсээ. Хорвоо. Амтай бүхнийг цэнгүүлэх гэж адилхан урсдаггүй цагийн шуурганд жаргалын эрэлт зовлонг туучиж жамын өмнө ирэхгүй сөхөрнө. Үрсэн л бодно. Цэцэн мэргэн үгээр зэмлэж тархийг нь цэнэглээд цэнгэг зөөлөн хайраар эвлэж зүрхийг нь дүүргээд зогсохгүй хөврөх цагийн хөрдийг зүв эргүүлээд зоосоор борлогдохгүй үнцэн хүн чанар хайрлаарай. Хүн чанар гэдэг агуулга олон янз. Хөтөө хатуу бүхэн зовлон бишийг сана. Элэг бүтэн айл хоосон хонсонч жаргалтай эгэл жирийн бүхнээс амьдралын тухай суралцсан. Таяг тулсан хүнийг өрөвдвөл ус болно. Таны мэдэхгүй ертөнцөөр бодож байгааг сана. Инээмсэглэлээр л нэг том шагнах эмэл зүйлэр амьдрал үнэхээр дутаж байдаг шүү дээ.
Залуухан ханьсан хусууд зовлон цөхрөх нь олон. Замын дундаас шантраад бийсэн химлэх нь зовлон. Даанч яруу зангаас амьдралын хэрмэн нурж дандаан харуу сүдрүүдээр тархиан сүлж шанална. Өөрт байхгүй гэж илүү үзэх нь шунал. Өрөөлөн юм бүхэн ч хүний зүйл биш шүү дээ. Эхээс төрхтөө чи юутай ирсэн гэж эл би чинь тэгээд нэр чинь л чинийх шүү дээ. Гагцуу амьдрахыг цаг алдалгүй суралцаж ганцхан амьдралынхаа үнэт зүйл нэрээ хайрл. Гараас чинь үнэнчээр хөдөлсөн бүдэд халуун хайраа өгөөд гайхан шүтгдэл хүн өөрөөрөө бахарах бас хайрл. Бага бүхнээ хайрлахгүй бол байхгүйг хайрлаж шаналнтай. Амьдрахын мянган шалтгаан сэтгэл дүүртэл бодогдох ам халуун хүнэн хайрл хүмүүсээ.